За дуу сонсогдож байна уу надад хэлээд өгөөрэй. Дуу алга. Яасан бэ? За одоо шалгаж үзнэ. За нэг. За одоо дуу орж ийн үү? Чим ирсэн бэ те? Дууг болчлоо. Үчи миндэ гэсэн байна. За тэгвэл энийг ингээд тоцож үзье. За сайн байцгаана уу? Орой минь дуу гинэ. За одоо дуутай болсон уу? Дуу норж ирж гин үү? За одоо дуу норж ирж гин үү? Би микээ сольчлоо. Яагаад гэвэл энэ мик нь жоон хэцэм. Одоо ок болчлоо нэ. Заашгүй дээ. За ер нь л хэвээр нөө хуучин бооны уурхаа гэдэг шиг явж миний энэ залгууртай мик л хамгийн сайн мик нах юм аа. Өөг нь ингээд гараа гой чөлөөтэй байлгая гэж бодоод ингээ урдаа юм барихгүйгээр ингээд ярих гэж бодсон аахгүй тэ микээ сольсон тэгсэн чинь угаасаа ингээд орж гараа тасалтаад өстө төвхтэй байд юм байна. За окей. За ханиадгүй байгаа. Сая цаа усан чинь буруу болгоор орчлоо. Ямар нэгэн ханиад манад ямар нэгэн өвдөж хавцсан зүйл байхгүй байгаа шүү. За тэгэнгүүтээ. За сайн байцгаана уу? Орой минь. За дуутай олцсон юм чи хэдүүлээ гол яриандаа орцгоё. Сайн байцгаана уу? Номтой болгыг үздэг дагдаг дагагч нартай энэ орой минь хүргэж байна. За өнөөдөр хэдүүлээ маш гоё сэдвээр ярина. За амлын ёсоор би өнөөдөр даваагаас баасан гар хүртэл орой болгон нэг сэдвээр одоо та нартай энергийн задрагаа ярьж өгнө, тайлбарлаж өгнө те. Лайвтаа хамт байна гэж та нарыг одоо орой болго хамттай байгаараа гэж цоглуулад байгаа штэ. За тийм учраас өнөөдөр хэдүүлээ нэг гоё сэдв ярилцъя гэж одоо сэдв сонгоцсон байгаа. За өнөөдөр бид нэр оройны бяцлаглаа дуусаад за бяцлаглалын дараа баг зэрэг энэ хавирхаа бэлтэж байгаа. Тэгээд лайва эхэлж байна. За тэгээд өнөөдрийн хувьд дөнгөж одоо анх удаа намайг үзэж байгаа, өмнө нь ерөөсөө үзэж байгаагүй дараа хизээ нэгэн цагт намайг шинээр үзэх хүмүүстэй зориулаад өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. За намайг Мишка гэдэг. Би номтой болог пэйж хуудас буюу сүнслэг мэдлэгийн өрөө модератор одоо багш хийдэг. За мөн шалтгаангүй бяцлал хэмээх танхимын бяцлаглыг заадаг, ярих бяцлал, бичих бяцлал хэмээх онлайн сургалт, онлайн одоо хичээлүүдийг боловсруулсан, авра үзэж амьдралын код гаргадаг, бичгийн хിവэр бусдын энергийг уншиж тайлж тайлбарлах одоо ажлыг хийдэг хүн байгаамаа. За энэ ажлууд нь миний сүнслэг даалгавар буюу миний амьдралын кодноос гарч ирсэн. За өөрөө би гол зам буюу амьдралынхаа замыг хайгаад явж байхдаа өөрийгөө би ер нь хин юм бол, яах гэж турсан юм бол, энэ дэлхийн ертөнцийн ямар нэг утга учир байна уу гэж хайж олж байхдаа
эдгээр одоо ажлыг буюу эдгээр одоо замуудыг олсон. Тэгээд өөрөө би угаасаа багасаа амжуул дуртай, сонирхолтой энэ ажлаа хийгээд хүн чиглэл өгөөд хүнд ингээд амьдралынхаа яг энерги ямар төвшөнд байгаа юм те тэр төвшнгөөс шалтгаалаад та ямар шийдвэрүүдийг гаргавал танд зүгээр юм бэ гэдэг энэ зөвлөгөөнүүдийг өгсөн ажлыг одоо миний гол зам юм байна. Миний амьдралын одоо зам юм байна те миний амьдралын одоо амьдралын сүнсний хээ юм байна гэдгийг олж мэдээд энэ ажлуудыг хийдэг болсон байгаа. За ингээд өнөөдөр ер нь бол өдөр болгон энэ 7 хоногийн орой алган бид нар лайв хийж ингэж ярилцсан. Тийм учраас өнөөдөр ингээд өчигдөр энергийн хөдөлгөөн гэж юу юм, энерги урсгал гэж юу юм те энерги урсгалаа мэдснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарах юм, энергийн хөдөлгөөнөө мэдснээр ямар өөрчлөлт гарах юм гэдэг сэдвээр ярьсан бол өнөөдөр бид нар хайрыг, хүндлийг гуйж авдаггүй. За гуйж авах юм бол юу болдیں? Гуйдаж авах юм бол юу болдیں? За ер нь бол энэ хайр хүндлэл гэдэг зүйлтэй энерги талаасаа, сүнслэг талаасаа яаж харьцах хэрэгтэй байдгийм бэ гэдэг сэдвийг сонгон та нартайгаа ярилцахаар бэлдсэн байна. За ихэнх үедээ дуугүй байсан дуучлаарай. За ер нь бол би нэг гараа ингээд би юу аюу юм харизматай гарын хөдөлгөөн сэтгэл эмоцтой ярьдаг байхгүй юу. Тийм учраас ингээд гараа хөдлөх гэхээр нэг юм барьцаар ингээд жоохон юм хөдөлгөөн хязгаарлагдаад тэгэхээр намхандаа урдаа тавьж агаад ингээд хөдөлгөөнөө нэг хязгаарлахгүйгээр ярих гэсэн чинь микрофонууд бас сэтгэлд нийцэхгүй байна ерөөсө болохгүй байна тийм. За ингээд хэдүүлээ гоё сэдвүүдэд орцгоё. Өөрийгөө танилцуулчлаа, зорилгоо танилцуулчлаа тий. За тэгээ өнөөдөр намайг хүлээж байгаа надтай яг одоо хамт байгаа амьдлаг харилцаа үүсгэж байгаа яг одоо миний лайвыг яг энэ цаг мөчид над үзээд сууж байгаа бүх хүмүүстээ энэ орой мэндийг хүргэе. За тэгээд надтай хамт байгаагаа мэдрүүлээд гоё зүрх дараад, лайк дараад, комент чээд яваарай. За би лайвын төгсгөлд ер нь завтай болоо сэдвээ нэг ярьж дуусныхаа дараа комментуудыг уншдаг байгаа. За намайг үздэг хүмүүс бол ер нь мэддэг болсон байхаа гэж бодож байна. За ингээд аавра энерги үздэг амьдралын код гаргадаг энэ ажил маань маш онцлогтой гэдэг би лайв болгоноор дурддаг. Энэ ажлыг хийгээд явж байхаар ерөөсөө манаа ингээд энд орж ирээд үзээд зөвлөгөө авах гад амьдралаа би ер нь хин юм бэ? Одоо ямар утга учиртай төрсөн бэ гэдгээ мэдхийг хүсэж байгаа бүх хүмүүс маань ерөөсөө нэг асуудалтай байдаг. Дийлэнх нь тийм үү. За ямар асуудалтай байдаг вэ гэхээр ерөөсөө л гэр бүлийн асуудал те. Бид нар ерөөсөө ингээ гэр бүл гэдэг бол энерги маш том задаргаа. Бид нар утга учиртай болохоро гэр бүлтэй аавтай ээжтэй эгч ахтай буюу ингээ хаанчлаа ингээ сонгоод явж байдаг. Ямар ч ингээ одоо юугүй те. Утга учиргүйгээр энэ эдгээр хүмүүстэй бид нар гэр бүл болж байгаа биш ээ. Бүгдөө энергийн холбоо, энергийн систем өнгөрсөн сайн буюу муу үеийн үрээр бид нар ингээд гэр бүлийнхаа гишүүдийн тойрогт ордог. За мөн таны сүнсний гэрээ гэж байгаа юу вэ гэхээр та энэ дэлхийн ертөнцийн дээр ирэхдээ зүгээр л нэгтэй би ирээ гэдээ ирэхгүй та бүр ингээд цаанаасаа ямар нэгэн зоригтой ямар нэгэн хүсэлтэй ч юм уу те цаанаасаа ингээд нэг юм ямар нэгэн зүйлийг дэлхийн ертөнцийн дээр бүтээх гэж ирдэг. Тийм учраас энэ бүтээх гэж ирэхдээ за сүнсний гэрээтэй ирдэг юу гэхээр за чи энэ төрөлдөө юу сурах юм те юу мэдхийн гэхээр за би энэ төрөлдөө биз та хайрыг л суралцсан. За би энэ төрөлдөө те одоо эд баялагын амжилт үзүүлнэ. Би санхүүгийн хэрэгчлээнд хүрнэ гэдэг юм ингээ. Хүн болгон өөрөөхөө одоо тийм сүнсний гэрээтэй ирж байгаа. Тэр сүнснийхаа гэрээг ингээд мэдчихлээр хүн би ийм юм руу нэр үнэхээр татагдаад байдаг. Тэгэхээр эн чинь миний сүнсний гэрээ юм байна шүү дээ. Эн чинь миний сүнсний даалгавар юм байна шүү дээ. Хүн болж төрснөө минь утга учир юм байна шүү дээ. Энэ төрөлдөө би ийм юмыг ойлгох гээд явж байгаа юм байна шүү дээ гэд сүнсний замлаа илүү ойлгодог гэх юм уу? Тийм учраас бид нар ингээд утга учиртай учраас энэ сүнсний гэрээгээ биелүүлэхийн тулд сүнсний даалгавраа биелүүлэхийн тулд бид нар гэр бүлтэй хаан ижилтэй өөрөнгө гэсэн энергийн тойрогтой радиустай төрдгөө. За тэгсэн чинь нөгөө энергийн тойрог радиус нь таалагдахгүй тий. Зарим нь ингээд би яагаад ийм ээжтэй төрсөн, яагаад ийм аавтай төрсөн, яагаад би ийм хамтан садантай төрсөн гэх мэтчлэн айгу хэцүү одоо ингээд юм шиг одоо бодоод тэр сүнсний гэрээгээ ойлгоогүй хүмүүс тэдгээр хүмүүстэй гомдох, уурлах эсвэл харилцаагаа таслагч гэдэг юм уу харилцан хүн хоорондын харилцааны мэдрэмжинд нь асуудлууд үүсээд гэмтлүүд үүсээд нөгөө нэг сүнсний даалгавраа ойлгоод цаашаа явах байсан чинь даалгавраа ааж ойлгохгүй хязгаарлагдмал тойрог дотор гацчихдаг. За хязгаарлагдмал тойрог нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө л тоогоо дотор эргэлдэнэ гэсэн үг. Ерөөсөө л ахуй дотроо өнөө маргааш хоол унд идэж уух өмсөж зүүх тэрийг л бодно гэхээс биш тэрнээсээ илүү дээшээ юм бодоод дээшээ эмсэтгээ тэрнээсээ ингээд кайф мэдрэмж аваад өөрийнхөө амьдралыг зөв чиглүүлээд өөрийгөө хайрлаад хүндлээд явж чадхаа болчдөг. Тийм учраас бид нар чи ерөөсөө энэ дэлхийн ертөнцөөр төрөхтөр сүнсний гэрээтэй төрдөм байх. Сүнсний гэрээ гэдэг чинь бидний сүнсний даалгавар юм байна. Бид нар ямар нэгэн байдлаар утга учиртай л төрж таараа штэ тий. Тэгэхгүй та бодоод үзтээ ерөөсөө энэ дэлхий дээр 8 тэрбум хүн ямар ч утга учиргүй төрөөл зөв идэж ууж байгаа л тэгэл хүүхдүүд төрүүлээл өсөж үржээл байх болчихно гэж бодохоор яг амьтад шиг болчихж байгаа байхгүй юу. Гэтэл бол амьтад бол ер нь тухайн амьтны шин чанараасаа болоод амьтан болго өөр ингэсэн энерги хүрттэй зарим амьтад 5 энерги хүрттэй буюу одоо ярих ур чадвар буюу хоолон чакранаас дээш оюуны үрдүүд байдаггүй бол зарим амьтад 3 хүрттэй 2 хүрттэй нэг эст амьтан буюу бүр ингээд юунууд
шавж мавж бол ерөөсөө нэг хүрдтэй буюу өсөж үржил хүрд байх жишээнэж гэдэм үү иймэрхүү ингээд энерги хүрдүүдээрээ бид нар ингээ ялгагдчихж байгаа. За тэгсэн чинь бид нар энэ донд ингээд за сүнсний гэрээг ойлгоод сүнсний даалгавраа ойлгоод өөрөө өөрийгөө олох гээд явж байгаа юм байна. Хүн болго утга учиртай төрдөм байна. Утга учиргүй юм гэж энэ дэлхийн ертөнцийн нэг хинч байхгүй юм байна гэдгээ ойлголоо. За ингээд ойлгож ирсэн чи бид нар мэдээж хайрын тойргоо үүсгэн тийм үү. Бид нар мэдээж гэр бүлтэй болно. Хүнтэй танилцсан найз нөхөд хаана ижил мөн аав ээж гэр бүл гэдэг юм хүн хоорондын харилцаа үүсгэнэ. Яагаад ийм одоо хүн хоорондын харилцаа үүсгдэг гэхээр бид нар ерөөсөө л өөрийгөө таньж олохын тулд угаасаа л бид нар хүн хоорондын харилцаа энерги урсгалд орж иж өөрийгөө таних байхгүй юу? Ямар ч хүн хоорондын харилцаа үүсэхгүйгээр бид нар ямар ч гэр бүлгүйгээр зүгээр л нэг юм одоо агуу дотор байжгаад өөрийгөө олно гэж бол байхгүй. Тийм учраас бид нар ч гуйж үзжээж, уйлж үзжээж, хайрлж үзжээж, хаягдаж үзжээж гих мэтчлээ ингээд амьдралын зам ёсны ухаарлыг аваад явж байгаа. За ингээд явжсэн чинь бид нарт хайрын асуудал хүний туулж бараад ойлгож явахад маш хэцүү ухаарлууд гэж байна. Хүнийг уучлах, өршөөх, нэгүсэх хүмүүс хэцүү гэж ярьдаг тий. Яа бид нар намайг ингээд зовоосон хүнийг би яаж уучлах юм бэ? Уучлах, өршөөх одоо нинжин сэтгэл төрүүлэх үнэхээр хэцүү юм шиг сонсогддог боловч энерги урсгалын хувьд үнэндээ хүн ингээд суралцаа явж байхдаа хамгийн амархан, хамгийн ингээд хурдан сурдаг буюу ухаарлаа хамгийн хурдан авдаг зүйлүүд бол уучлах, өршөөх, хайрлах энерги байдаг байхгүй юу? Тэгэхдээ энэ хайр дундаас хамгийн хэцүү нь буюу бусдаас хайрыг авахгүйгээр өөрийгөө хайрлаж сурна гэдэг бидний сүнсний гэрээний хувьд маш өндөр одоо гэрээтэй ирсэн буюу те өмнө нь маш олон төрлүүдийг үзсэн, санхүүгийн хэрэгжүүлээ өнд очиод үзсэн, амжилт бизнесийн одоо те карьерийн өндөр оргилд очиод үзсэн, олон төрлийг авч ирсэн хүний чинь шалгуур нь улам нарийсаад те төрлийг авах тусмаа улам өөрийгөө сорж үздэг. За би одоо энэ төрлдөө ийм хэцүү зүйлийг туулна гэд төрөх болгондоо улам хэцүү төрлийг авж ийн гэдэг нь үнэндээ азгүй явдал биш. Сүнсний ухаарлын хувьд бол хамгийн өндөр, хамгийн азтай өөрийгөө даатгсан буюу өөрийгөө одоо зүв зам руугаа буюу одоо яг хайж байгаа эрлийнхаа наахан талд ирсэн төрлэн гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ төрлийн наахан талд бидэнд хамгийн хэцүү сорилтууд тулгардаг. За энэ сорилтууд бол ерөөсөө л хайр гэдэг сэдв. Хайр гэдэг зүйл маш гоё зүйл юм байна. Юу вэ гэхээр үнэхээр хайрыг зөв ингээд хайрлаад хайрын ухаарлыг зөв авч чадах юм бол бид нар хайрын ачаар үндсэн долоог өрдөө үргэлж идэвхтэй буюу өндөр түвшинд байх боломжтой байд юм байна. Бусдыг ангаах, эдгэх хэрэгцээгээ өөрөө дотроосоо ургуулах боломжтой байд юм байна. Хайр хамгийн одоо өндөр дээд хүрд буюу хүний ингээд энэ дэлхийн ертөнцийн хүн болж төрснөөр нэг юм давуу эрэхтэй байд юм байна л да. Тэр давуу эрх нь юу юм бэ гэхээр за та бол хайрлах эрэхтэй гэдэг язгуур эрэхтэй буюу сүнсний замналтай төрд юм байна. Тэгэхээр энэ дэлхий дээр та хүн гэдэг бодгоолыг олж төрсөн л бол танд бол нэг эрх байгаа, нэг боломж байгаа. Тэр боломж бол бусдыг хайрлах буюу ингээд хоёргүй сэтгэлээр хайрын мэдрэмжийг хүлээж авах, хайрын мэдрэмжийг дотроосоо ингээд ямар ч шалтгаангүйгээр мэдрэх тийм энерги юм байна. За тэгээ ингээд явж исэн чинь тэгээд цаашаа явж исэн чи одоо над дээр орж ирж байгаа ихэвчлийн энерги нь унсан, энерги урсгал нь хаагдсан, хайр, тусламж, халамж хэрэгтэй байгаа. Тэдгээр хүмүүс юу ярьдаг вэ гэхээр нэг л зүйлийг ярьдаг. Тэр нь бол хайрын хамааралтай болцсон байдаг. Тэр нь юу вэ гэхээр миний нөхөр намайг жоохон ч гэсэн хайрладаг байсан бол, миний нөхөр намайг жоохон ч гэсэн халамжилдаг байсан бол, миний хайртай хүн надад урам өгдөг байсан бол би илүү үн цэнтэй хүн байх байсан. Би илүү сайхан гоё амьдрах байсан юм аа гэд ингээд яриа явж байгаа. Энэ нь бол ерөөсөө яг сүнслэг замын хувьд юу вэ гэхээр хайрын хамаарал гэдэг зүйл байхгүй юу? Хайрын хамаарал гэсэн чинь хайр чи өөр юм хамааралтай зүйл юм уу те? Бусдаас хамааралтай зүйл юм уу гэсэн чинь үнэндээ хайр гэдэг зүйл бол яг сүнслэг замналын хувьд бол ямар ч удаа бусдаас хамааралгүй байх ёстой зүйл юм байна л да. Зүгээр л ямар шалтгаангүйгээр тэр хүний хөөрхөн болохоор нь ч юм уу, хаантай болохоор нь ч юм уу, ур чадвартай болохоор нь ч юм уу дурладаг биш. Зүгээр л таны дотор усны урсгал мэд оргилж урсаж байгаа зүйл бол өөрөө хайр юм байна тийм үү? Та өөрөө тэр хайрыг өөрөө сайн дураараа дуртайяа ингээд хийж явах хэрэгтэй байна л да. Тэгэхээр хүчээр биш, хүчилж биш, ямар нэгэн хүлээтэй, ямар нэгэн юм гав гинжтэй биш, дөнгөтэй биш те. Зүгээр л байглаасаа бидний хамгийн анхны анхдагч одоо ирэх бол хайрлах байхгүй. Тэр хайрлах эрх нь болохоор та ерөөсөн ямар шалтгаангүйгээр хин нэгэнд хайрлах буюу хайр мэдрэмжийг гаргах хэрэгтэй байд юм байна. Тэгсэн чигм
Тэгсэн чинь хүмүүс ихэвчлэн хайрын хамааралтай болоод хайраа өөрөө яг гой урсгаж чадахгүй, удирдах чадахгүй, мэдэрч чадахгүйгээс болоод дандаа хин нэгнээс хайрыг ингээд авах ёстой юм шиг хин нэг нь таныг хайрлах юм бол таны тэр хайрын их сурвалж чинь нээгдэх гээд байгаа юм шиг те хайрыг ингээд тэр ингээд мэдрэх гээд байгаа юм шиг тийм одоо буруу ойлголт авчт юм байна. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн дээр нэг л зүйлийг гуйж авч болдоггүй юм байна. Та одоо юу гэдэг өөрийнхөө тусламж гуйж болно те энергийн тусламж гуйж болно, үзэл бодлын тусламж гуйж болно, мэдлэгийн тусламж гуйж болно, ажлын тусламж гуйж болно, хин нэгнээс биеийн хүчний тусламж гуйж болно. Энийг би өргөх гэсэн надад туслаад өгөөч, хамтдаа өргөлцөөд өгөөч те. Эсвэл би энэ ажлыг хийх гэсэн миний чадвар дутаатай надад туслаад өгөөч, чи хараад өгөөч, шалгаад өгөөч гэдэг юм уу. Аливаа бүх зүйлийг гуйж болох ч гэсэндээ нэг л зүйлийг гуйгаад гуйлтын дагуу ирдэггүй нэг л зүйл байдаг юм байна. Энэ бол хайрыг хизээж хүн гуйж авч чаддаггүй юм байна. Хүндлэл гэдэг зүйлийг хүн хизээж гуйж авдаггүй юм байна. Жишээ нь би танд те намайг хүндлээд өгөөч, намайг хайрлаад өгөөч. Би ч одоо маш гоё хүн шүү дээ. Би ч одоо ийм гоё чадвартай ч гэдэг юм те. Ингээд хэлье гэж бодъё л доо. Зүгээр жишээ шүү. Ингээд хэлэхээр хүмүүс юу гэдэг вэ гэхээр та одоо гайхна үстэй. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Энэ хүнийг би хайрлахгүйгээ хүндлэхгүйгээ би өөрөө шийдэх учраас шийдэх болохоос биш энэ хүн өөрөө шийднэ гэж юу гэдэг юм. Жишээ нь хэд та намайг хүндлэх хэсгээ, та надтай харилцмаар байгаа хэсгээ, та намайг хайрлах хэсгээ, та намайг үнцэнтэй хүн үгүй юу гэдгийг өөрийнхөө дотор өөрөө дүгнэн үстэй. Тэгэхгүй би танд үнцэнээ яриа л те. Эсвэл би танд ингээл айгу одоо өөрийгөө хайрлах шалтгаануудыг мянган шалтгаан тоочвол те. Эсвэл би хүндлэл авах ёстой хүн би ийм хийсэн болохоор гэдэг байгаа хүн ерөөсөө хүндлэл авч чаддаггүй шүү. Та нар нүдээ сайн нэгээд тараараа. Дэлхийн ертөнцийн дээр буюу одоо яг бидний эргэн тойронд хайрыг бид нар өөрсдөө гэр бүлээсээ хайрыг гуйж авдаг болчихсон юм байна. Мөн нийгэмд ч гэсэндээ хүндлэлийг хүчээр авах гээд байгаа, хайрыг хүчээр авах гээд байгаа хүмүүс маш их байдаг шүү. Энэ бол ерөнхийдөө хайрын гэмтэл буюу наагдагч зүгээр шалтгаангүй хайрал, зүгээр шалтгаангүй өөрийгөө эхэлж хайрлаад бусдад хайр инэрлээ түгээ гэдэг юм ойлгоогүй явж байгаатай холбоотой. Энэ ойлгоогүй хайртай холбоотой энерги нь хамааралтай байгаатай, хамаарлын сэтгэл зүйтэй байгаатай холбоотой дотоод эрхчлөө байдаггүй. За тэгсэн чинь за болоо ингээ гуйгаад авсан хүмүүс зөндөө байдаг те ингээ намайг хаарлаад өгөөч би чамайг халамжлан би чамайг хайрлан ямар нэгэн байдлаар болцолгүй шалтгаан хийлээд хүнтэй гэрэлцэн ч юм уу суудсан ч юм ингээ хамтдаа байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө амьдралын ад жаргалыг үзэж чаддгүй юм байна. Яагаад үзэж чаддгүй вэ гэхээр та хайрыг гуйж авсан бол та хүндлэлийг гуйж авсан бол таны дотоод энерги өөрөө өөртөө итгэл өөрийн одоо өөрийнхөө үнэлэх үн цэний энерги нь өөрөө хаагдчихд юм байна. Бид нар өчигдөрхийн энерги урсгалын талаар ярьсан тийм үү? Энэ энерги урсгал гэдэг юм чи ерөөсөө чөлөөтэй урсаад ингээд өөртөө чөлөөтэй ажиллаж явах хэрэгтэй зүйл нь ямар нэгэн буруу үйлдэлээс, буруу сэтгэлээс ингээд хаагдчихдаг. Энэ хайрыг одоо гуйж авсантай холбоотой хүн өөрөө хүнээс гуйж авч ин гэж бодож байгаа мөртлөө өөрөө дотроо өөрийнхөө хэрэгцээг хагаа явж байгаа юм байна. Энэ бол юуны хэрэгцээ вэ гэхээр энергийн урсгалын хэрэгцээ, энергийн мэдрэмжийн хэрэгцээ нь хаагдчихдаг. Юу вэ гэхээр ингээд намайг хайрлаад өгөөч, намайг халамжлаад өгөөч, надад гоё урам хилээд өгөөч те. Намайг нэг жоохон дэмжиж өгөөч гих тусмаа та өөрөө өгөрдөг, та өөрөө хоосордог, та өөрөө гэмтдэг, та өөрөө өөртөө итгэл буюу өөрийнхөө үнцнийг өөрөө дотроосоо гэмтээчт юм байна. Ингээд өөрийнхөө үнцнийг гэмтээцэх хүн чинь яадаг вэ гэхээр ерөөсөө л тэр хайр гуйсан, халамж гуйсан хин нэгний хайрын мэдрэмжээс хамааралтай болсон хүмүүсийн энергийг нь шалгахаар доод үндсэн 4 хүрд дээд оюуны 1 хүрд блоклогдсон байдаг. За доод үндсэн 4 хүрд нь юу юм гэхээр өөрт итгэл мулдахаараа хүрд сватистана хүрд буюу гэр бүлийн харилцаа орлого ашиг мөнх төгрөг өөртөө итгэлтэй байх, тэг мөнх төгрөгөө ингээд чөлөөтэй удирдаад одоо бизнес амжилттай байх тэр бүтээлийн хүрд нь мөн зөрхөн урдна. За энэ 4 хүрд одоо их баг ямар нэгэн хэмжээтэйгээр гэмтээд ямар нэгэн байдлаар ингээд гэмтээд багасаад ингээд асуудал үүссэн байдаг. Байхын дээрээс оюуны 3 үрдүүдээс хоолон хүрд блоклогдсон байдаг. Яагаад гэвэл дандаа юм гуйгаад хүн гуйж ин гэдэг чинь гомдлно гэсэн үг шүү дээ, тэ. Чи намайг хайрладаггүй учраас ийм байсан, тийм байсан ингэсгээ гомдлоод уйлаад яриад ингээд харчин хоолоо хүрд чинь дандаа гомдлын энерги буюу одоо юм гордолтын энергийг ялгаруулад бохор үг гаргаад тэ бохор энерги урсгалыг өөртөө та байн оруулж ирээд тахаар энерги урсгал нь хаагдаад энэ нь ингээд блоклогдчихт юм байна. За ингээд блоклогдсон хүн чинь энерги унчлаа гэж ажил төрөл бүх юм нь одоо амжилттай биш болоод ирэхээр тэр хүний өнгө зүс гэрэл гэгээн хүртэл унтраад ирдэг. Өнгө зүс гэрэл гэгээн унтраад ирэхээр хардаг даасан тэнгэрүүдийнх нь хүртэл хүчин судраад ирдэг. Нөгөө даатгсан даасан тэнгэрүүд нь хүчгүй болоод ирэхээр тэнгэр нь хайсан хүн, заяа нь хайсан хүн гэдэг шиг те. Ерөөсөө сүнсний замнал нь маш хэцүү болно. Юу гэхээр амьдрал утга учиргүй болно.
аз жаргал мэдрэхгүй, инээмсэглэж чадахгүй, өөрийгөө хайрлна гэдэг утга учирыг ойлгохгүй, өөртөө айгүй тийм хүндлийн шаардлагууд тавьж эхэлнэ. Юу вэ гэхээр би одоо тэгэх ёстой. Би одоо амьдралд ингээд энэ миний нөхөр учраас би тэгж харцах ёстой, өөр хүүхдтэйгээ тэгж харцах ёстой гэдэг. Жинхнээсээ харьцах ёстой гэдэг үгээр биш, хайрын дотроос уурсаж ундарч гарах ёстой зүйлийг хүчээр гаргах гад, ухамсарын төвшөнд гаргах гад, өөрөө хүчилж гаргах гад байдаг. За ингээ ямар нэгэн зүйлийг хүчилж гаргаад ирэхээр хүний яадаг вэ гэхээр аавра энерги, орон зай гэмтдэг. Биднэрт ч өөрийн гэсэн нэг орон зай, өөрийн гэсэн дотоод хүч, өөрийн гэсэн харизма байгаад байгаач. За жишээ нь хэд хүний гар ингээд алгаа ингээд дэлгэцэн байхад хурууны үзүүр хурж байгаа энэ одоо тойрог те, энэ үзүүр хурж чадж байгаа энэ тойрогийг бид нар өөрийн дотоод аавра энерги буюу бидний эфир бие гэж нэрлэдэг. Энэ бол бидний дотоод орон зай ахгүй те. Энэ бол бидний энерги орон зай. Гэтэл энэ энерги орон зай нэвдээд ирэхээр хүн чинь нөө энерги нь цохигдоод, түлхэгдээд, цөмрөөд энэ тэндээсээ ингээд ховхроод, тоосроод ингээд одоо гинтцэн явж идэг. Яг л тийм хүмүүстэй би өдөр алгаа ажилладаг. Тэдгээр хүмүүс таны энерги өөрчлөгдсөн байна, өнгө өөрчлөгдсөн байна, өнөр өөрчлөгдсөн байна, дээрэс нь хэлбэр өөрчлөгдсөн байна гэдэг үгийг би бас бүхэнд хэлэх шаардлагатай болдог. Яагаад вэ гэвэл энэ нь угаасаа нөгөө хайрыг, хүндлэлийг гуйгаад намайг харлаач, намайг хүндлээч, би ээжээсээ хайр авч чадаагүй, би ааваасаа хайр авч чадаагүй, би за энэхүү хайрын мэдрэмж нь өөрөө одоо нөгөө нэг энэ гуйж авснаас болоод, үн цэнэ алдснаас болоод, доод үндэс хүрдүүдийн гэмтлээс болоод энерги урсгал өөрөө хаагдчихгүй юу гэдгээ мэдрэх хэрэгтэй. Энергийн одоо ингээд намайг хайрлаад өгөөч гэд гуйгаад ахаар ёстой гэдэг зүйлээр бид нар хоорондоо харьцаж эхлэх хэрэг гарна. Юу вэ гэхээр за би энэний нөхөр юм чинь нэг бэлэг авч явах ёстой ч юм уу те. За эсвэл би нэг ингээд одоо нэг ингээд харьцаж явах ёстой. Бүх үйлдэлүүд, бүх сэтгэлүүд, бүх хүндлэлүүд дандаа ёстой гэдэг сэтгэлээс гараад байгаа болохоос биш, дотоод энергиээс урсаж гарахаа болждог. Урсаж гарахгүй байгаа зүйл өөрөө хайрын их сурвалжийг алдагдуулж эхэлдэг. Хайрын их сурвалж гэдэг чинь ерөөсөл анхны бидний хиндээ яаж хайртай боллоо, яаж уулзлаа, яаж учирлаа, яаж эхэллээ гэдэг зүйл чинь бидний хайрын их сурвалж ахгүй юу? Энэ хайрын их сурвалж чинь алдагдаад эхлэхээр нааг таарахтаа нэгэндээ дурлаад хайрлаад эхэлсэн юм шиг биш болоод эхэлчихнэ. Хүүе би чи өрөвдөө суудсан юм шүү, би чи гуйлтаар суудсан юм шүү, би чи юу н ашиг сонирхлын зөрчилтэй энэ хүнтэй ингээд татагдсан юм шүү ч гэдэг юм уу те. Иймэрхүү бодол нь өөрөө гэмтэлтэй болж эхлэхээр хүн бие биедээ татагдах энерги нь багасчдаг. За хүн гэдэг чинь ерөөс энерги орон зай байна. Хүн гэдэг чинь өөрийн гэсэн энергитэй, эрчимтэй, харизматай байж ич тэр нь одоо ингээд тэр энерги нь өөрөөс нь гэрэл цэцруулдаг. Хүн ингээд бие биендээ ингээд татагдахтаа тэр гэрэлэнд нь одоо шинэ хүмүүс ярьдаг ш би царайнд нь эсвэл би дуу хоолойнд нь эсвэл би чиний ур чадварт энэ ямар нэг юм ингээ болсон гэж яриад байгаа нь үндэ ерөөсөө тэр хүнээс ялгарч байгаа энерги байхгүй. Тэр хүний энерги татагдаад тэр хүний тэр дотоод харизма татагдаад хүн хайрлсан, дурлсан, хүндэлсэн байгаа. Тийм учраас ингээд өөрөө тэр харизманд нь татагдж байгаагаа мэдэхгүй ингээд бид нар ингээд татагдж байгаа те ингээд өөрийнх нь энергийн гэрэл татагдж байгаа. За ингэсэн чинь бид нар нөгөө нэг бие биеийнхээ энерги урсгалыг хаагаад, хайрыг гуйж аваад, үн цэнээ унгаагаад, өөрийгөө хайрлахгүй болоод ирсэн чинь бидний гэрэл онторч эхлэнэ. Гэрэл ингээд бүдгэрч эхлэнэ. Гэрлийн энергийн одоо гэрлийн өнгө өөрчлөгдөж эхлэнэ. Гой цагаан өнгөтэй байсан чинь саарл өнгөтэйсэн чинь хар өнгөтэй болоод явах нь шүү дээ те. Ингээд одоо таны сүнсний замналж хаагдаад, энерги урсгалж хаагдаад дүүд чинь сулраад ингээд ирэхээр хүн өвдөж эхэлнэ. Өвчин зовлон гэдэг бол тэр чигтээ сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл зүй өөрөө гэмтэлтэй байгаад, сэтгэл зүй бодлын биед өөрөө бохирдолтой байгаад, сэтгэл өөрөө зөв доктортой биш байгаа үед бид нар өвчин буюу махан биений энерги хамгаалт болчдөг. Энерги хамгаалт болчихгоо шууд бид нар махан бие рүүгээ өвчлөлийг авдаг. За ингээд өвчин орно гэдэг бол бид нар дотогшоогоо асрах нэвтрүүлсэн байна гэсэн үг. Энэ асуудлуудыг дотогшоогоо нэвтрүүлсэн хүн бол өөртөөгөө ажиллах те юу өөрийн сүнсний зам, юу нөгөө гол зам, юу нөгөө төв зам, юу нөгөө амьдралын мөн чанар сүнсний хэмээ тэр зүйлээ бодох битэл, олох битэл бодох ч одоо боломжгүй болж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр та нар маань сайн бодож үзээрэй. Хайрыг бид нар, хүндлэлийг бид нар шаардаж авдаг юм байна. Хайрыг бид нар одоо гуйж авдаг юм байна. Эний чин дотроосоо ингээд урсаж, уйсаж өөрөө ундарч яах ёстой юм байна. Уйсахгүй, урсахгүй, ундрахгүй байгаад бол та хиймэл болцсон гэсэн үг юм байна. Та уйсаж ундрахгүй байгаа зүйлийг өөрөө ундруулахын тулд одоо байгалаараа ундруулахын тулд ямар хүнд хүн татагддаг гэж ерөөсөө өөртөө хайртай хүндлэх маш их татагддаг учраас та чи намайг хайрлаад өгөөч гэж гуйхын хооронд өөрийгөө хайрлаж сурах юм байна. Тэгээд нөгөө хүнээс нөө фокус буюу анхаарал нөгөө хүндтэй чи намайг хайрлаад өг, халамжлаад өг
одоо надтай ярилцаад өг, надад цаг гаргаад өг гэжсэн тэр бүх энергиудээ өөртөө зарцуулаад өөртөөгөө ярилцдаг болоод, өөрийгөө хайрладаг болоод, өөрийгөө торддог болоод, өөрийгөө олоод ирсэн чинь нөгөө нэг тоохгүй те гуйгаад байхад өгөхгүй байсан, хайраа өгөхгүй байсан хүн чинь өөрөө хурж ирээд таныг хайрлаад, таныг халамжлаад, таныг тордоод явдаг байх нэ. Энэ бол ерөөсөө энергийн хууль. Энэ бол ерөөсөө амьдралын хайрын хууль байгаа байхгүй юу? Юу гэхээр өөрийгөө хүндэлдэг хүнийг хүн хайрладаг, өөрийгөө одоо хайрладаг хүнийг хүн хайрладаг байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө өөрийгөө хүндэлнэ, өөрийгөө хайрлна гэдгийг ойлгохгүй байгаа хүмүүс чи яаж бусдаас гоё хайр авч, яаж бусдын нүдэнд өртөж, яаж бусдын нөгөө гэрлээ харуулж те өөрийнхөө гэрлэр бусдын гэрлийг өөртөө татах вэ гэдэг асуудлууд унтарч байна гэсэн үг. Тэгэхээр хэдүүл энэ ярианаас юг бодож ойлгох вэ гэхээр та сайн бодож үзье. Юу гэхээр би хүнээс хайр ойр үед гуйлоо тий би хүнээс хүндлэлийг ойр үед гуйлоо. Хэрвээ хайрыг хүндлэлийг гуйсан бол та өөрийн үнцнийг алдсан байгаа юм байна. Өөрийн үнцнийг унтраацсан байгаа юм байна. Дотоод энерги урсгалаа хаацсан байгаа юм байна. Үндсэн дөрвөн доод хүрдүүдтэйгээ ажиллахгүй тэр хүрдүүдийг чи итгэвч суларсан байгаа юм байна. Өөрт итгэх итгэл, гэр бүлийн харилцаа, зүрхэн хурд, амжилт бүтээл гэдэг зүйл чинь танд ингээд багассан явж байгаа юм байна. За тэгвэл та хайрыг хүндлэлийг гуйж авахгүй те өөрийгөө хайрлаад өөрийгөө тордоод байгаа хүний энерги урсгал нь тод байд юм байна. Энерги урсгал нь зөв байд юм байна. Дистрал нь зөв гэсэн үг байхгүй юу? Юу гэхээр амьдрал бид нар ингээд хамгийн чухал зүйлүүдэд чагсааж чижээ гэж бодъё. Хамгийн чухал зүйлүүдэд нэгт нь энэ, хоёрт нь энэ, гуравт нь ингээд бичсэн чинь үнэндээ таны хамгийн чухал гэж бодож байгаа нэгт бичиж байгаа зүйл чинь хамгийн сүлд байх жишээ нэ тий хамгийн сүлд бичсэн зүйл чинь хамгийн ихэнд байх жишээ нь ч гэдэг юм уу ийм одоо орон зайн дистралийн хувьд бид нар ингээ алдаатай болцсон байдаг. За тэгвэл хэдүүлээ бодож үзье. Яаж энэ дистралыг зөв болох вэ? За тэгвэл та яг одоо ингээд 10 одоо өөрийнхөө амьдралын хамгийн чухал амьдраад явж явах энэ үед ажиллаад явж явах энэ үед амьд байгаа энэ үедээ таны амьдралд хамгийн чухал гэж бодож байгаа ямар 10 дистрал байна гэж бодъё тий 10 за тэгээ бид нар бичиж гэр бүл мөнгө эдийн засаг эрүүл мэнд гэх мэт ингээд бичин тийм үү. Тэг үндэ ингээд бичиж жагаад хамгийн сүүлд нь за би өөрөө те би өөрөө гэдэг зүйлээ хамгийн ард нь биччихлээ гэж бодоход бол энэ дистрал буюу таны schedule буюу энэ одоо дистрал төлөвлөгөө чинь буруу байгаа юм байна. Эсвэргээрээ та хамгийн эхлээд өөрийгөө хайрлах буюу өөрийгөө хайраар дүүргээд түүний дараа ажил, амьдрал, гэр бүлгээ дараа дараагийн шатан, дараа дараагийн дистрал бичсэн зүйлүүдээ одоо эмх замбраантанд оруулж иж та жинхэнэ өөрийнхөө бүх хүч чадлыг одоо гаргаж ирч чадах юм байна. Юу вэ гэхээр хүн бүр бүх хүч чадлаа гаргаж ирч чадахгүй байгаад байгаа байхгүй юу. За ерөнхийдөө дийлэн хүмүүс буюу ингээд энэ нийгмийн харилцаанд орж байгаа дийлэн хүмүүс бүх хүчийг хизээч гаргадаггүй. Юу вэ? За заримдаа ажил дээр та бүх хүчээ гаргадаг байлаа гэж бодоход хайран дээр гаргадаг. За хайран дээр бүх хүчээ гаргалаа гэж бодоход амьд ажил дээр гаргадаг. Эсвэл та хүн хоорондын харилцаан дээр гаргадаг. За гэр бүлтэйгээ айгуу гой харьцдаг, ажил амьдралд ажиг байлаа гэж бодоход нийт масс буюу хүн хоорондын харилцаан дээр ямар ч ахиц дэвшил гаргадаг. Тэрэн дээрээ зүгээр л нэг юм дундаж хэмжээнд харьцаад яваад байдаг. Юу гэсэн үг гэхээр бид нар чинь ингээд бүх хүчээ гаргана гэдэг бол бүх зүйлд төгс байхыг хэлдэм байна л да. Төгс гэхээс илүүтэйгээр бүх зүйлд юм цаанаасаа мэдэрч хийдэг те юмыг урсгаж хийдэг юмыг ингэж бүр дэвсэж хийдэг өөрийгөө чин сэтгэлээсээ хүндэлдэг хүчилж хүндэлдэггүй гуйж хүндэлдэггүй худлаа хүндэлдэггүй байх нь шүү дээ өөрийгөө хүчлээд би бол угаасаа хүн юм чи хүндэтгэлтэй л байж таараач гэдэг юм уу те ингээ ямар нэгэн өөртөө нэг юм боловсруулалт өгөөд тэр боловсруулалтаас өөрийгөө ингээ хүндлэх гэж байгаа юм шиг царай гаргаад хичээгээд өөрийгөө хайрлах гэж байгаа юм шиг хичээгээд царай гаргах бас үнэндээ гол одоо зөв арга барил биш юм байна. Эн чинь бол ерөөсө байглаасаа та өөрийгөө хинбэ гэдгээ мэдэрч хүндэлж бүр цаанаасаа усны долгиор шиг урсаж гарч ирэх тэр хайр тэр хүндлэлийг өөрийгөө хайрлах хүндлэх гэж яриад байгаа байхгүй юу? Гэтэл бидний гурван бие хайрлна, сүнсэн бие, тархин бие, махан бие хайрлна гэж яриад байгаа бол ерөөсөө өөрийгөө хайрлах арга барилдаа орчиж байгаа байхгүй юу? Эсвэргээрээ хайрлна гэдэг бол өөрийнхөө бүр дотоод чин сэтгэлийн мөн чанарыг мэддэг, тэрийгээ бүр үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг ойлгочихсон, өөрийгөө бодохоор л тэ алдаатай ч байсан, оноотой ч байсан хайрладаг, ингээд хайрлаад өөрийгөө маш гой хүндэлдэг, өөрийгөө маш гой хайрладаг болсон хүнээс маш олон хүмүүс одоо тэр хүнд бол маш олон хүмүүсээс хүндлэл хайр
сэтгэл бишрэл те ийм хүндлэл зүгээр л өөрөө урсаж орж ирээд байдаг. Эсвэргээрээ өөрийгөө ингээд олигтой хүндэлдэггүй нэг дотроо за би нэг жоохон асуудалтай да те би ер нь жоохон тулсан газар эвгүй дээж гэдэг юм ингээд өөрийгөө буруу таниад өөртөөгөө буруу харилцсан хүн бол маш их ингээд дотгошоогоо эргэцүүл айгу дут байна гэсэн үг. Та дотоод мөн чанар руугаа ерөөс орж амжаагүй байгаа юм байна. Та өөрийгөө эргэцүүлж эхлээгүй байгаа юм байна. Эргэцүүлж эхлээгүй байгаа учраас та энэ бүхнийг гуйх гэж хүчээр авах гэж оролдож байгаа юм байна. Гуйх гэж хүчээр оролдож авж байгаа зүйл чинь богинохоо хугацаанд үргэлжлээд байгаа юм байна. Та боддоо хайрыг ингээд хүчээр гуйгаад авчих юм бол тэр чинь нэг удаа үргэлжлэхгүй. Насан туршид үргэлжлэхгүй. Тодорхой цаг хугацаанд очиод зогсноо. Тодорхой цаг хугацаанд очиод дууснаа. Бид нар ингээд далд тухамсартай нэг юм буруу өгүүлбэрийг ашигладаг. Хайр бол үрд биш гэд тэ. Love is not forever гэдэг шүү дээ. Энэ үг ингээл энэ тэнд яваад байдаг. Үнэн дээ энэ худлаа. Хайр бол жинхэнэ хайр бол та жинхэнэ өөрийгөө олдсон, жинхэнэ өөрийгөө хайрладаг хүн бол таны эргэн тойронд ах トゥ хамаатан садан найз нөхөд гэр бүлээс ирж байгаа хайр чинь үрд байна. Та худлаа өөрийгөө хайрладаг, богино хугацаанд хайрладаг, орон жагаар хайрладаг, зүгээр хүчилж хайрладаг, хүндэлж байгаа юм шиг харагддаг, хайрлаж байгаа юм шиг харагддаг хэлбэр төдий хайр бол энэ хайр дуусгар болно. Тодорхой нэг цаг хугацаа, тодорхой нэг орон зайд очиод нэг төгсөв гэдэг шиг те төгсөв гэдэг те хань ажил хань хоорондоо амлалт өгөөд гэрэлдэг суудаг тэгтээ тэр амлалтаасаа хурдаг урвдаг тийм үү болио гэд болдог юу гэхээр энэ хайр нэг бол нөгөө нөхөртэй өөрийгөө ингэж хайрлж мэддэггүй хайрыг ойлгодгүй учраас өөр хүн зэнийг алдсан байж магадгүй нэг бол ихнэр алдсан байж магадгүй нэг бол энэ хоёр хүн хоёулаа алдсан байж магадгүй хоёулаа мэдэхгүй те хоёулаа бие биесээ хайрын хамааралтай болоод намайг харал гэд байдаг байж магадгүй. Ер нь бол энэ хайрыг бид нар ямар ч хамааралгүйгээр дотроос урсаж гарч байгаа тохиолдолд энэ жинхэнэ хайр байгаа байхгүй. Та бүр тэр урсаж байгааг нь дарах гад те бүр ингээ байхгүй болох гээд хичээсэн чинь хизээж байхгүй болохгүй. Энэ ингээ цаанаасаа булгийн усны та ундрагыг нь дарсан ч гэсэндээ өөр нүхээр хажуудлаас ундардаг шиг булавч бултайж дарвч далдаадаг зүйл байгаа байхгүй. Гэтэл бүр ингээ гарах гад хүндлэхээ шаардаад хүчлээд байна гэдэг бол ёстой буюу ёс суртахуун болсон гэсэн үг. Энэ бол ерөөсөө таны тархины үүрэг даалгавар болсон юм байна. Та тэр хайрынхаа мэдрэмжийг тархиндаа даатгсан юм байна. Ёстой гэд ингээд бодоод те би гэр бүл юм чи ингэх ёстой, би хаана ажилтай юм чи ингэх ёстой, би энэ хүнд ингэх ёстой гэд ингээд бодоо явж байгаа юм байна. Энэ бол таны зүгээр л хариуцлага болсон юм байна. Хайр жинхэнэ хайр биш. Хариуцлага болсон юм байна. Энэ хариуцлага болохын аюултай тал нь юу вэ гэхээр хүн хариуцлага хүлээхийг хүсгээ болох үед бас л төгсөв гэдэг шиг дуустдаг тий. Тэгэхээр бид нар нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Та ингээд энэ нийгмээс ч тэр гэр бүлээсээ ч тэр хан ижлээсээ ч тэр хайртай хүмүүсээсээ ч тэр хизээж хүндлийг хүчээр буюу гуйж авахгүй. Ингэж хүчээр буюу гуйж авах юм бол таны өөрийн энерги урсгал хаагдана. Таны энерги урсгал хаагдахаар таны үнц нь унана. Таны үнц нь унчаар таны гэрэл унтарна. Таны гэрэл унтарчаар та өөртөөгөө ажиллахгүй бол өвдөд зовно гэдэг зүйл гарч ирж байгаа. Тийм учраас би та нартай юуг уриалах гад, юуг сануулах гад өнөөдрийнхөө хичээлээр танд би юуг мэдрүүлэх гээд байгаа вэ гэхээр өөрийгөө төгс хайрлаач, өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаач. Ингийн тулд өөрийнхөө алдаа оноог хүлээн зөвшөөрөөч. Хайрлах арга барил нь 3 арга барилын талаар би лайв орсон өмнө сүнсэн бие, тархин бие, махан бие тус тусад нь хайрлаач. Энэ гурав чинь нэг зүйл биш, 3 тустай зүйл те. Энэ гуравтаа чинь гурвуулантай тус тустай харьцчиж та бүрэн хайрлалтын мэдрэмжийг авна. Үүнээс өмнө энэ 3 биетэйгээ гурвуулантай харьцахаас өмнө та өөрийгөө дотоод сүнсэн биеийг өөрийгөө бүр чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн байх хэвээр. Юу гэхээр би ийм юм байна штэ гэдгээ хүлээн зөвшөөрөөд ойлгоод бүр хүндэтгээд зүгээр өөрийгөө ингэж хүндлэх мэдрэмжийг та хамгийн сүлд хизээ мэдэрсэн бэ гэж би танаас сая бүгдөө бодож үзээрэй. Би нэр хамгийн сүлд хизээ өөрийгөө хүндэлсэн бэ. Хүн ямар үед өөрийгөө гуйвшгүй, хүчээр биш, ёс суртахуунгүйгээр хүндэлдэг вэ гэхээр сүнснийхээ өөрийн дотоод сүнсний хээгээ мэдэрсэн үед таахгүй. Тэр сүнсний хээ нь юу вэ гэхээр магадгүй миний хувьд бол бусдад туслах байж болно шүү дээ, тэ. Миний сүнснийхээ ингэж бусдад чин сэтгэлээсээ туслаад хизээш тэр хүмүүнээс буцаж хариу нэхээгүй, ямар ч үр дүн хүлээхгүй зүгээр л өөрийнхөө төлөө буюу өөрөө хүсэж байгаа учраас өөрийнхөө хүслээр туслаад тэр хүн тусламж үзүүлэхээр тэр мэдрэмжээс өөрөө маш гоё ингээ бэлэн идсэн юм шиг те амттай зүйл идсэн юм шиг тийм маш гоё мэдрэмжийг авдаг. Энэ мэдрэмжийг авахаар таны дотоод энерги урсгал нээгдэж эхэлдэг. Нөө хаагдаад байсан зүйлүүд нээгдэж эхэлдэг. Нээгдэж эхлэхээр чин тэргээр энерги урсгал нь маш гоё зүв урсаж эхэлдэг те. Зүв урсаж эхэлж байгаа зүйлээс хүн дүүрч эхэлдэг. Дүүрхээр хүн аура энерги гэрлэн бүрхүүл нь бүрэн бүтэн болдог. Өөртөөгөө зөв харьцаж сурдаг. Үндсэн долоо үрдүүд нь итгэвчл энерги айгу өндөр түвшинд өсдөг байх нэ. Тийм учраас бид нар
Сүнсний хээ буюу өөрийнхөө юу мэдрэхээр гоё аз жаргалтай санагддаг, юу мэдрэхээр зовлонтой төвхтэй санагддаг, те юу тань таалагддаг, юу тань таалагддаг гэдгээ таньж мэдэх нь маш чухал байгаа байхгүй юу? Тэгжээж та энэ хүндлэлийг өөрөөсөө чин сэтгэлээсээ мэдэрч сурна. Та өөрөөсөө өөрийгөө хүндэлж сурж ээж та бусдыг хүндэтгэн. За яг хөө би арга барилуудаас нь дурдъя л та. Жишээ нь хэд өөрийгөө хүндэхийн тулд ядчил яах ёстой вэ гэхээр хамгийн сайхан хоолыг өөртөө зориулж, хамгийн сайхан үгийг өөртөө хэлж, хамгийн сайхан өмсгөл зүйлтийг өөртөө өгж, хамгийн сайхан гэдгээр үнэтэй гэж би хэлж байгаа биш ээ. Танд тухтай, танд гоё мэдрэмж төрүүлж байгаа, таны дотоод мэдрэмжийг илтгэж чадхуйц тэдгээр зүйлүүдийг сонголж, эдэлж, хэрэгжилж те өмсөж зүүж ингэснээрээ та өөрийгөө тодорхой хэмжээнд хүндэлж байна гэдгийг ойлгоно тийм үү? Тэгэхгүй би юу ч хийсэн яах вэ? Би юу ч хэрэгэлсэн яах вэ? Надад бол яах вэ? Надад бол тэр хогийг өгсөн ч яах вэ гэж байгаа юм шиг те. Дандаа тэгж өөртөө хүндэтгэлгүй хандаад ахлаар таны сүнсний хээ бүдгэрдэг. Хээ бүдгэрнэ гэдэг нь та юу ч хийсэн таашаал мэдрэхгүй, ямар ч гоё үйлдэл хийсэн аз жаргал мэдрэхээ болчдөг. Яг юм сэтгэл догтлол нэг амьдлаг мэдрэмжүүдээ мэдрэхээ болчдөг. Энэ амьдлаг мэдрэмжүүдээ мэдрэхээ болоод ирэхээрээ хүн чинь нөгөө нэг унтардаг, өвддөг, зовдөг, гуйдаг, одоо ёстой гэдэг зүйлүүдийг маш их хилдэг болчдөг гэсэн. Зүгээр л юм хиймлэр амьдарч байгаа гэсэн. Зүгээр л юм хиймэл төр төрхтэй те. Зүгээр л хүн юм шиг харагдаад, хүн юм шиг мэдрэгдээд ингээд хувцсанар өмссөн юм шиг боловч хүнс нь болохгүй, сүнс нь болохгүй байгаатай холбоотой. Хүнд ер нь хүн сүнс гэдэг хоёр зүйл маш чухал. Хүнс гэдэг нь би идж байгаа, ууж байгаа зүйлдээ хүндэтгэлтэй, талархалтай, цэвэр ариу, органик байгалийн хандна гэдэг нь хүний бидний идж байгаа зүйл бол бидний одоо махан биеийг тижээж байгаа учраас биднэрт маш чухал мэдрэмжүүдийг төрүүлдэг юм байна. Гэтэл бас сүнс маш чухал юм байна. Сүнс өөрөө аз жаргалтай байх, сүнс өөрөө хайрыг өөрөө дотроос ялгаруулдаг байх, сүнс өөрөө зөв оршдог байх, зөв их сурвалжтай байх, зөв гэрэл гэгээ энерги цэцруулдаг байхаар бид нар ч өөрөө хайрлагдсан буюу бусдаар хайрлагдсан биш. Өөрөөрөө хайрлагдсан, өөрөөрөө өрөөгцсөн хүн болд юм байна. Өөрөөрөө хайрлагдаж, өөрөөрөө өрөөгцсөн хүн болохоор бид нар яадаг вэ гэхээр нөгөө нэг үндсэн хүрдүүдтэйгээ ажиллаж үзээд өөрийнхөө амьдралын гол замыг олоод өөрийгөө ингээд дүүргэж чаддаг болд юм байна. Тэгэхээр өөртөө итгэлтэй, хүчтэй, зоригтой, нар шиг гэгээ гэрэл цацруулсан бусдад өгдөг, тэр тусалдаг тийм хүн болд юм байна. Бид нар хараа өөрийгөө хайрлаж чадхаа болоод өөрийгөө хүндэлж чадхаа болоод бусдаас хайр хүндэл гуйгаад ирэхээр дотоод харанхууд амьдардаг болчдөг. Дотоод харанхуу гэдэг чинь маш хэцүү. Гадаад харанхуугээ та төсөөлөд үзье. За энэ нар байхгүй болчлаа гэж бодъё. Хэдүүлээ харанхуу газар амьдарч байгаа гэж бодъё. Ямар ч гоё гэрэл гэгээ байхгүй, ямар ч гоё шин энерги байхгүй, ямар ч гоё өнгө шим сүс байхгүй юм дотор амьдарч байгаа гэж бод. Тэр ямар хэцүү байх вэ те? Гэтэл хүний дотоод харанхуу гэдэг чинь маш хэцүү байхгүй. Өөрийгөө хүндлэхээ болцсон, өөрийгөө хайрлахаа болцсон, өөрийгөө тортгоо болцсон, бусдаас хайр инэрл гуйгаал, хүндэл гуйгаал, гуйна гэдэг нь өөрийнхөө үн цэнийг улам унгаагаад, өөрийгөө улам гэмтээгээд, өөрийнхөө сэтгэлийн төрөгдөлд ороо явж идэг. Тэгэхээр ийм хүн чи ямар болсон байдаг гэхээр дотоод харанхуй наргүй амьдралд амьдарч байна л гэж та бод. Сэтгэлийн наргүй амьдралд нөгөө нэг сэтгэлдээ нартаа яваа нэгээ урмын сайхан үгээр дэмжээрэй гэд манай дуучин балдын гоё хөхтэй дуу байдаг штэ тий. Тэр шиг бид нар чи сэтгэлдээ нартаа явна гэдэг чинь маш гоё байхгүй. Яг хүүхэд чиг цайлган цагаахан байна. Бусдад дандаа хайрыг хүндлэлийг өөрөө урсгаж мэдэрч өгнө. Амжилттай амьдрын, хувийн зорилготой байна. Зорилгоо тодорхойлно, зорилгодоо хүрнэ. Зам маш гоё таашаал авна амьдрах. Би ингээл хүн болж төрсөн байхгүй да. Би ийм утга учиртай болохоор би бодгоол байгаа байхгүй да гэдгээ мэдэрнэ. Ажил амьдралаа эхлүүлнэ. Тэрийгээ ингээд юм нөлөөлөлтөй байлгаж чадна. Өөрөө буюу бусдад нөлөөлж чадна гэсэн. Гэтэл дотоод харанхуй амьдрна гэдэг нөгөө сэтгэл готрлыг хэлээд байгаа штэ. Сэтгэл готролд ороод үххийнсэн гэж бодоод би ингэж хүнээс хайр гуйж амьдарч байхаар, хүнээр хүндлэл гуйж амьдарч байхаар, бусдаар хайрлагдахгүй шовдрлагдаж амьдарч байхаар үхчихсэн гэж бодоод нь те. Гэтэл үндэ та зүгээр л гэрлээ асаал та. Баяр хөөртэй амьдрахын тулд бусдаас хайрын хамааралтай байх албагүй шүү дээ. Тэр нөгөө хүн танд хайр өгч чадахгүй байна гэдэг нь бас л өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн гэсэн үг. Тэгээ үнэхээр би бидэд хайр өгч чадахгүй бол хоёр тишөө болох хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл хайр өгч чаддаг таныг ингээд бүр зүгээр л ингээл урсаж хайрладаг хүмүүс дэлхийн ертөнцийн дээр амьдарч байгаа шүү дээ. Энэ 8 тэр хүн дотор чинь зөвхөн танд зориулагдсан хүн байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг эхлүүлэх хэрэгтэй. Заавал ёстой гэдэг хариуцлагатай уягдаад байх ёсгүй. Уягдаад байна гэдэг нь та
баг унтарч эхэлдэг байхгүй юу гэхээр хайрыг хүчилж зовж гуйж ингэж аваад хаар хүн сүулдэ бүр зовоод ч гуйгаад ч гарч ирэх байлдаг. Ингээд удаан хугацаагаар яваад хаар хүн чинь бүр ингээд сэтгэлийн харахуу дотор удаа яваад ирэхээр өөрийгөө бүр буруу таньцдаг. Юу гэхээр би угаасаа юм ааштай, би угаасаа юм ууртай, би угаасаа муухай хүн юм бэлээ. Би ийм муухай харилцаатай хүн юм бэлээ гэд буруу бодчихдаг. Ингээд буруу илэрхийлээд өөрийгөө буруу таниад өөрийгөө буруу ойлгоод ахаар нөгөө гайхалтай шин чанарууд нь унтарчдаг. Хүний дотор байдаг гайхалтай бодгаалаг шин чанар, бурханлаг, тэнгэрлэг шин чанарууд нь бүгдөө унтарчна. Тэгээ гайхалгүй болоод ирэхээр яг амтэр шиг болно. Төрн, үхэн, за дээрэс нь идэн уун. За тэгээд одоо юу гэдэг нь тэр би чи ганц амьдарч байгаа юм ч өө эдээстэй зугаацээ цэнгийн юу ч хийсэн яад ингээд өөртөө ямар ч хүндлэлгүй харцдаг болчдөг. Ариг дарсч байд юм аа одоо хэцүү зүйлүүдийг те гой зоригтой аз жаргалтай үедээ биш хаа хамаагүй өдөр тутамдаа хэрэглээд энэ нь өөрийг нь бохирдуулаад энэ та өөрлөгөө хог хийж ин гэсэн үг шүү дээ. Хог хийгээл ахаар өдөр тутам хогоор дүрчин. Хогоор дүрсэн юм чинь тэр хогоо гаргаж асахгүй байгаад ахаар өмхөрдөгтэй адилхан та дотроосоо ялзарч тэгээ та дотроосоо бохирдож эхэлдэг болдог. Ингээд ирэхээр итгэл найдвар ундарч эхэлнэ. Амьдралын итгэл найдвар ундарч эхэлнэ. Амжилтанд хүрэх мөрх юм ямар ч тийм зориггүй болж эхэлнэ. Энерги хөдөлгөөнүүд өөрөө сааж эхэлнэ. Ингээд ирэхээр та гаднаасаа эрүүл саруул хоёр гартаа хоёр хөлтөд толгойтой нүдтэй хүн харагдаж байгаа боловч дотроо бол саажилттай хүнтэй адилхан болсон байна те. Бие махбодын биш оюуны сэтгэл зүйн саажилттай болсон. Тэр нь ингээд нэг л эвгүй таныг хатах юм бол нэг л хүн тань руу эвгүй харах юм бол шууд ингээд айгүй хүн дээр хүлээж аваад тэрийгэ бусд руу дахиад өргөс болгоод өөрийгөө атгаад бусдыг хатгаад явдаг болчдгоо. За тэгэхээр бид нар ингээд ямар нэг үн цэний алдахгүй тулд өөрийнхөө нарыг мартахгүй тулд дотоод харанхууд амьдрахгүй тулд бид нар чинь өөрийгөө чин сэтгэлээсээ аз жаргалтай байлгах төлөвлөгөөнүүд хэрэгтэй юм байна. Аз жаргалтай байлгахын тулд бид нарт одоо энергийн витамин хэрэгтэй юм байна. Энергийн витамин гэдэг нь танд одоо гой хүүхэд чиг хөнгөн байх, өөрийгөө хүндэлж сурах, өөрийгөө хайрлж сурах, өөрийгөө алдаатай оноотой биширч мэдэрч сурах гэд ийм л майндууд хэрэгтэй байхгүй. Ийм л утга учир хэрэгтэй. Та ийм утга учир, ийм нар, ийм гэрлийг өөрийнхөө дотоод гэрлийг асааж чадаад, өөрийнхөө харанхууг ялан дийлж чадаад, өөрийнхөө дотоод гайхалтай дүр төрх сүнсний хийгээд тодруулж чадсанаар та аз жаргалтай амьдрах юм байна. Үүрэг зүгээр л ёстой гэсэн үүрэг гүйцэтгэж амьдрахаа болох юм байна. Та ингээд оюуны буюу дээд түвшинд ингээд дээшилж эхэлнэ. Оюуны буюу дээд түвшинд дээшлээд ирэхээр хүн эрдэмтэн болдог. Юу вэ гэхээр юмыг зохион бүтээж эхэлнэ. Майндыг өөрөө зохиож эхэлнэ. Амьдралын тоглоомыг өөрөө зохиож эхэлнэ те. Өөрөө амьдралын одоо бизнесийн ч юм уу ямар нэгэн шин санаа төрөөд та чинь жинхэнэ амьдралынхаа бодит зохион бүтээгч болж эхэлдэг. Уг нь бид нар бүгдөө зохион бүтээгчтэй байхгүй юу? Бид нар бүгдөө энэ хайрыг урлах гэж ирсэн, халамжийг урлах гэж ирсэн, өөрийгөө урлах гэж ирсэн, өөрийнхөө амьдралын замналыг өөрөө зохиох гэж ирсэн боловч аз жаргал дутаад, хайр дутаад, халамж дутаад, бусдаас хайрын хамааралтай болоод, бусдаас гуйгаад авсан чинь нөгөө энерги сувгууд нь хаагдаад үнцэн нунаад үнцэн нунцсан чи үнцэн үрдүүд нь унтраад үнцэн үрдүүд нь унтрангууд өөрөө та дотоод харанхуйтай амьдарч эхэлнэ. Дотоод харанхуйтай амьдарч эхлэнгүүт та нөгөө нэг зохион бүтээгч байх юм нөгөө гоё чадвар мадвар чинь байхгүй болж эхэлдэг гэсэн үг. Таны гайхалтай сүнсний хээнүүд бүдэрч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нарт энэ зүйл хүн тараа энэ дэлхийн ертөнцийн ганцхан нар байдгүй юм байна. Дотоод нар, зүрх сэтгэлийн нар, өөрийг тань гэрэлтүүлдэг дотоод гэрэл аз жаргал гэж байд юм байна. Энийг бусдаас хамааралтай болчоор нөгөө хүн яваад хөр аз жаргалгүй болчт юм байна. Нөгөө нэг амар гой таныг гэрэлтүүлээл, хайрлал, халамжлал те та ингээд тэр хүнтэй л хамт байхад гой байсан хүн байхгүй болчоор таныг гэрэл унтарчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр хайр гэдэг зүйл чинь бусдаас хамааралтай зүйл байх ёсгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр та ч одоо яах юм те нэг наргүй болчоор чинь цаашаа яаж амьдрах уу те. Тийм учраас энэ дэлхийн ертөнцийн нэг л зүйлийг аягүй freedom гэдэг шиг аягүй одоо чөлөөтэй эдлэгийг одоо энэ дэлхийн ертөнц буюу бурхад зохион бүтээсэн юм байна. Юу вэ гэвэл хүн олоодаа дурлаад байдаг шүү дээ. Олоодаа хайрлаад байдаг шүү дээ. Энэ инкейсүр арахгүй юм байна. Яагаад гэвэл нэг л хүнд дурлаад үрд тэр хүнэл бодож амьдрах юм бол та дахиж өөрийнхөө гэрлийг асаах боломжгүй болчих учраас дэлхийн ертөнц бурхад бидрийг өрөвдөд за нэг хайрыг ингээд хайрыг хүчилгээд авах гад ингээд үнэхээр та хоёрын хайр хоорондоо бие биендээ дурлаагүй нэг л дурлсан хайр байвал чи дахиад өөр хүнд дурлж олно гэдэг дараагийн боломжийг бидэнд өгсөн юм байна. Тийм учраас бидний зүрхчин нэг л удаа дуурлал, нахиалал, тэгэл хагдраал унаал тэр чигтээ хохоордгүй юм байна. Дахиад нахиалт юм байна.
дахиад үнэлт юм байна. Дахиад дурлт юм байна. Ийм боломж бидэрт байдаггүйсэн бол хүн болгоно дотоод гэрлээ асаач чадахгүй бүр ингээ хав харахгүй ертөнцид амьдрах байсан. Харин азар ийм боломж бидэрт байгаа учраас бид нар аз жаргалтай байх буюу нэг хайранд ингээ нэг хүн дурлаач юм уу нэг хайрыг мэдэрсэн ч гэсэндээ тэр нь ингээд боломжгүй болсон ч гэсэндээ дараагийн хайр нь гарч ирдэг юм байна л та. Энийг яг хөө тэгэл хүмүүс ойлгодоггүй юм байна. Одоо тийм айгүй олон хүнд дурлах боломжтой мүү? Нэг хүнд дурласнаа хайр нь дуусаа дахиад хүнд дурлах боломжтой мүү гэдэг юм ингээд идэг. Харилцсан бие биедээ хайртай биш бол эн чинь боломжтой штэ. Харилцсан бие биедээ хайртай биш бол нэг хүн яах юм нэг нь л хайрлаа яваад байгаа юм уу? Нөгөөт нь гуугаал яваад байгаа юм уу? Нөгөөт нь хайраа гуугаал хүндлэл гуйж гуйжгаад нөгөөт нь өгч чадхаа болохоор яах юм болохгүй байх юм уу? Хоёр энэ төгс хайр буюу үүрдээ хайр гэдэг чинь бие биедээ хайртай тохиолдолд байгаа байхгүй юу? Хоёулаа нэг шугамн дээр огтлцож байгаа. Нэг энергийн гэрц залгаруулж байгаа. Хоёулаа бие биендээ хайртай байгаа тохиолдолд энэ төгс байх боломжтой, үрд байх боломжтой. Нэг нь л нэгэндээ хайртай бол энэ ямар нэгэн байдлаар нэг зэг дээр очиод зогсоод та өөрийгөө хайрлах буюу өөрийгөө бүр ингээд дуусшгүй, ундрашгүй тэр дотоод нараа, дотоод гэрлээ өөрөө асаах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгхийн бол та хайрын хамааралгүй болно. Тэгхийн бол та хайрын кармагүй болно. Тэгхийн бол та хайрын одоо зовлон гэдэг зүйлээс ангижрах нэ. Хинээс ч хайр гуйхгүйгээр зөвхөн өөрийгөө хайрлаж чаддаг хүн дотроо эрдэмтэд болдог. Өө амьдралыг ингэж зохиод юм байна. Ингэж бүтээд юм байна. Ийм замтай байд юм байна. Тийм одоо бэрхшээлтэй байд юм байна. Тийм бартаатай байд юм байна гэд танаад ойлгоод явдаг гэсэн үг байхгүй юу? За тэгээд өөрийнхөө дотоод нарыг, дотоод гэрлийг асааж чадсан хүн бол аз жаргалтай байд юм байна. Нүүрэндээ баяр хөөртэй байд юм байна. Нүүрнээс нь бүр ингээд гэрэл гэгээд цацраад байд юм байна. Нээлттэй байд юм байна. Хинт ч юу ч хэлэхээсээ айдаггүй юм байна. Имээдэггүй юм байна. Өөрийнхөө буруу байсан ч бурууга уучлаарай миний буруу гэд илчилж чаддсан байна. Ярьж чаддсан байна. Илэрхийлж чаддсан байна. Тэгэхгүй та энерги урсгалын асуудалтай, хүрдүүдийн асуудалтай, өөрөө хайрын хамааралтай байгаадахаар өөрийгөө илэрхийлж чаддаггүй юм байна. Нээлттэй байдаггүй юм байна. Хаалттай байд юм байна. Аз жаргалгүй болчтой юм байна. Өөрийнхөө төлөө биш хангалттай өөрийгөө үнэлэхгүй, хангалттай өөрийгөө жаргаахгүй, хангалттай өөрийгөө мэдрэхгүй болчтой юм байна. Тэгэхээр бид нар бүгдөө хідүүлээ ингээд те өнөөдөр ингээд хамтдаа энэ цаг мөчид нэг цаг доор хамтдаа байгаагийнх дотоод нараа асаая л да те. Дотоод гэрлээ асаал да. Дотоод өөрийнхөө тэр төгжрлийг арилгал да. Тэр блокуудыг урсгаж явуулал да те. Тэгээ ингийн тулд арга барилууд ашиглал да. Зарим нь бясалгалд яв. Зарим нь дасгал хөдөлгөөн хий. Зарим нь өөрийнхөө энэ төгжрлийг арилгах ямар нэг арга гарцаа ол бити хайрын хамааралтай бай, бити хүндлийн хамааралтай бай. Хизээч хинэгнээс бити хайр хүндлэл бүүгүй. Ингэж гойх юм бол таны дотоод гэрэл чи унтар чин, үн цэнэ алт чин, та өөрөө өөртөө гомд чин. Угаасаа хүнээс ямар нэг юм гойно гэдэг айгүй хэцүү шүү дээ, тэ. За яах вэ? Бие хүчний тусламж гойж болж байна. Энийг өргөж чадахгүй та өргөд өгөөч. Энийг хийж чадахгүй та хийгээд өгөөч. Энэ бол байж болж байна. Ийм зүйлийг гойсон хүн бол нэг өөрийнхөө үн цэнийг бол алдахгүй. Эсэргээрээ хайр хүндлэл, халамж, сэтгэл гуйгаад ирэхээр л таны дотоод гэрэл унтраад эхэлчихэж байгаа байхгүй. Та ингээ муухай болоод эхэлж байна. Энийг удаан хугацаанд гуйсан хүн бол удаан хугацаанд харанхууд явж гинэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аз жаргал гэдэг зүйл ерөөсөө биднэрт саад байх ёсгүй байхгүй. Бид нар энэ аз жаргал гэдэг үгийг ямар нэг юмны саад шиг ашиглаад байгаа байхгүй. Би аз жаргалтай баймаар байна. Чи миний аз жаргал босонгүй. Чи инглээ тэглээ. Нөгөө аз жаргалтай байх гэдэг мэдрэмжээсээ одоо бодлосоо болоод бусдын аз жаргалын мэдрэмжийг хаагаад, бусдын энерги урсгалыг хаагаад, бусдад саад учруулад явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн зүйлээс хамааралгүй байна гэдэг бол жинхэнэ эргчлөө, жинхэнэ эрдэмтэн болж байна. Та жинхэнэ хувиргагч болж байна. Жинхэнэ нар болж байна гэсэн үг. Хинээс ч хамааралгүй өөрөө баяр баясгалтай, өөрөө аз жаргалтай, өөрийнхөө дотоод сэтгэлийг өөрөө тогшиж чаддаг, өөрөө уулзаж чаддаг, өөрөө ингээд тэг гой ингээд өсгөж чаддаг байна гэдэг бол гайхалтай. Гэхдээ нэг зүйлийг хэлээгүй шүү би. Би биедээ хайртай хүмүүс би биедээ нёгийгээ харахаар аз жаргал өгөөд нёгийгээ харахаар хайр өгж байгаа бол энэ бол ерөөл. Энэ бол буян. Энэ бол амьдралын хамгийн гайхалтай эртний буюу хамгийн анхдагч хэрэгцээгээ тэр хүн идлээд явж байгаа гэсэн үг. Анхдагч хуйлаа идлээд явж гин гэсэн үг байхгүй юу? Тим хүмүүст бол те чиний хайр чинь бусдаас хамааралтай байна гэж хэлэхгүй шүү дээ. Яагаад тэр хоёр чинь хоёр хоорондоо бие биедэд дурлаад хоорондоо бие биенийхээ гэрлийг цацраагаа явж байгаа чинь улам илүү тод цацрна, улам илүү тод асна, улам олон хүнд айгүй гой мэдрэмжүүдийг төрүүлнэ. Гэтэл нэг нь байхгүй те нэг нь унтарцсан. Нэг нь нэгэндээ байхаар чинь нөгөөт нь гуйгаал гувшаал ингэж эхлэхээр нөгөө нэг
хамааралтай болж эхлэхээр нөгөө миний түрүүнээс хойш яриад байгаа бүх асуудлууд, бүх бэрхшээлүүд үүсэж байна гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэхээр та яг одоо аз жаргалтай байна уу гэдгээ бодож үзээрэй. Яг одоо та аз жаргалгүй байвал гэрэл гээгээ цацарсан зүйл чинь таны орон зайгаас гараа явуулсан юм шүү дээ, тий. Та нөгөө нэг айгүй гой гэрэл гээгээ цацруулсан нүүрэндээ баяртай, цогтой, галтай байсан чинь тэр амьдрал чинь байхгүй болсон юм шүү дээ. Юунаас болоод аз жаргалын мэдрэмжүүдээ алдаад байна. Ямар нэгэн зүйлийг бусдаас гуйгаад байгаа юм шүү дээ. Өөрийгөө тий би яагаад ингэж өөрийгөө хүндэлж чадахгүй байна? Би яагаад өөрийгөө хүнд байдалд оруулаад байна? Яагаад би өөрийгөө зовоогоод байна гэдээ өөрийгөө шийтгээд одоо тий өөрийгөө ингэж сориод гэдэг шиг өөрийгөө шийтгэхэд ингээ гомдоогоод явж байгаа юм шүү дээ. Та хүн лимжээ алдсан шүү дээ. Та хүн лимжээ одоо гундын шүү дээ, тий. Гэхдээ та бити өөрийгөө тэгж унтраал та. Зүгээр л хөрх өмөөрөөл өөрийнхөө талд байгаал анхаарлаа өөрлөгөө хандуулаад болохгүй байгаа зүйлүүдээ л зүгээр л засчил та, тий. Зүгээр л тэр сэтгэл зүйн асуудлуудаа засаал эерэг болгочихвол тоо. Тэгэл зөрөгтэй бай. Тэгхийн бол та тэгэл энэ ганцаардал, энэ гуниглал, энэ асуудлаасаа гарч штэ тий. Сэтгэл хөдлөлөө гой мэдрэлтэй тий. Уйлмаараа уйлж, дуулмаараа дуулж, мэдэрмээрээ мэдэрч зүгээр юм гой өөртөө хариулт, өөрөөсөө асуулт асуухтаа хариулт нь өөдрөг байх хэрэгтэй байхгүй юу? Шинэхэд та өөрөөс нэг асуулт асууя гэж бодъё л та. За би бизнес хиймээр байна. Би энэ ажлыг хийж чадахгүй гэсэн чи үгүй чи чадахгүй, чиний мэдлэг хүрэхгүй, чиний сэтгэл хүрэхгүй, чиний мөнгө хүрэхгүй гэсэн ингээд юм нэг өөдрөг биш хариулт өөртөө хэлээд байгаа байхгүй юу тий. Өөдрөг биш хариултаас юу гарах вэ? Няцалт, цоцолт, айдас, за болиё гэсэн ухралт гарна штэ тий. Тэгэхээр та зүгээр л өөрөөсөө асуулт асуувал өөдрөг хариулцсаар. Тэр надад хайртай болов гэж асуувал тийм ээ хайртай гэд ингээд гой өөртөө өөдрөг хариулчих. Тэгхийн бол таны нуугдчихсан мэдрэмжүүд гарч ирдэг. Энэ нуугдж байгаа мэдрэмжүүд чинь гарч ирэхээрээ жинхнээсээ өөрийгөө мэдэрч эхэлдэг. Жинхнээсээ өөрийгөө мэдрээд өөрийгөө ингээд ойлгоод те өөрийгөө гэгээ гэрэлцэцруулаа явж байгаа хүнд угаасаа хүссэн хүсээгүй би амлаа бүх хүн татагддаг. Найз нөхөд татагдана. Хамт олонч татагдана, хайртай дотны гэр бүлийнхэн ч татагдана, бүр хамгийн дургүй байсан хүн чи өөрөө хурж ирээд танд татагдана. Тэгэхээр та бусдыг ингээд агуу гой те тухтай байлгаад, бусдыг өөртөө ингээд гой татаад харизматай, эерэг нөлөөлтөй байх өксөл өөрөөсөө асуулт асуу, тэр асуултандаа өөдрөг хариул. Мөн түрүүнээс хойш миний яриад байгаа зүйлүүдийг анхаар те. Юу вэ гэхээр за би бусдыг өөртөө татаж чадах болов уу гэж асуусан чи үгүй чи чадахгүй чи ярьж чаддаггүй чи сонсож чаддаггүй чи одоо церемонтой шидэм юм ингээд өөдрөг биш хариулт өгчих юм бол муухай мэдрэмж авна штэ. Муухай мэдрэмж авчих юм бол уу гашууд автна штэ. Уу гашууд авчих юм бол та бусдаас өөрийгөө тусгаарлаж ш. За болоо би найзгүй байж за би эндээ л байж гэд ингээд зогсож штэ. Тийм учраас та өөдрөг хариулт хэлээ. Би чадна штэ. Би яагаад бусдыг өөртөө татаж чадахгүй гэж надад ийм гоё гэрэл гээгээ байгаа ш тэгээд өөрийгөө үнэлцэн, өөрийгөө мэдэрсэн, өөрийгөө хайрлсан хүн чинь дандаа гоё өөдрөг хариулт хэлж яадаг байхгүй юу? Би чадна штэ. Тийм өөдрөг хариулт өөртөө авж байгаа хүн чинь үй гашуу, уйтгаргүй нүггүй, үй гашуугүй аз жаргалтай болдог, эрч хүчтэй болдог, тэрийг гоё илэрхийлдэг тий. Бүх зүйлийг гэрэлтэй талаас нь хардаг. За ажил амьдрал маань ойроо 10 жил ямар ах вэ? Амжилттай л байж штэ тий. Сайхан л байж штэ. Би ч угсаа аз жаргалтай амьдрын штэ. Би ч урт наслан штэ. Удаан жаргана штэ. Хүмүүс нэг ярьдаг штэ тий. Би одоо өвдөж ингэж хүний гарт орхоос л орж өгөхөөс л айдаг гэдэг. Үгүй тийж бодоод байх юм бол айцсар чинь л олно штэ. Та өөртөө асуул та би ингээд нас орохтаа энэ дэлхийн ертөнцийг үдэж явуулахдаа яаж нас орох вэ гэж бод. Өөдрөг хариулдаг. Би ч яста бусдад цаад болохгүй, хин нэгэнд тэг болохгүй те. Хэний ч зовоохгүй, гимтэхгүй сайхан идэрэлтийн замаар яваад өөрийнхөө зам ясаар өгнө штэ гэд хэлэлтэй те. Тэгэхээр чи яг тэр чинь л танд би болно штэ. Ер нь бүх зүйл дээр би ганцхан нас оролтоор ярьж байгаа юм биш шүү. Хайр, дурлал, хөгжил, цэцэглэлт, бизнес, амжилт бүх зүйл дээр та өөртөө өөдрөг хариулт хэл. Жишээ нь таны ухамсарын насжилт бол маш өөдрөг гэдэг байхгүй. Тэгээ тэр чинь ингээд таныг болноо, бүтнээ, чадна гэдэг чинь нөгөө эго буюу тарих орж ирээд чадахгүй штэ, бүтэхгүй штэ, нөхцөл байдал хэцүү штэ гэдэг. Жишээ нь та шинжилтийг хүсэж байгаа бол бодъё. Мөнгөний өрөнд орсон байна гэж бодъё л та бид нар өөр нь өртөө шүртэ амьдарч штэ. Ингээ өртөө байна гэж бодох юм бол би энэ өрийг дарч чадах болов, би энэ асуудлын ард гарч чадах болов. Өөдрөг хариулт өгөлдөө чадна штэ, хий штэ. Гэрэлтэй талаас нь өөртөө хариулт өгөлдөө те. Эрэг талаас нь өөртөө ярилцалтаа. Тийм бол чадна штэ. Тэгэхгүй за штэ энэ штэ зөндөө хөр би давж дийлэхгүй байх, би ч хөгшрөөд байгаа юм байна, би ч өвдөд байгаа юм байна, би ч тэгээд байгаа юм байна гэд бодоод байх юм бол ерөөсөө шууд гарц гаргалгаанууд чи хаагдал, энерги урсгалууд чинь зогсоол, өөрийгөө та хүндэлж чадхаа болол, өөрийгөө хайрлаж чадхаа болж байна. Яг бол өөрийгөө алдаатай гэж бодно штэ. Хүн чи өөрийгөө алдаатай гэж бодохоор хайрлаж чадахгүй болчихно штэ. За тэгээд нөө галт шуу байсан чинь гал нь унтраад шуу байсан чинь далавч нь эвдрээд те нөө замтай байсан чинь замгүй болоод явцдаг байхгүй юу? Тийм учраас зүгээр л галт шуу шиг байл та. Галт шуу чинь зовлонгоос
Нулимснасаа буцаад гарч ирдэг штэ. Зовлонгоос өөрийгөө босгодог штэ тий. Зовлонгүй бол бид нар ухаарахгүй штэ. Тэгээ хамгийн гол өнөөдрийн сэдвийн гол гоё тослог зүйл бол бид нар ямар нэгэн зүйлийг гуйхгүй. Бүх хүч чадал таны дотор байгаа. Та хинээс ч юуч гуйхгүйгээр өөрөө бүх алдсан алдагдлаа нөхөж чадна. Өөрийнхөө аялыг үргэлжлүүлж чадна. Өөрийгөө өөдрөг хариулт өгч чадаад байвал өөрийгөө тогтоон барьж чадна. Хайрн дээр та хинээс ч хамааралгүй байж чаднаа. Гол нь та эрэг талаас нь харахгүй байна. Гол нь та өөрийгөө үнэлэхгүй хүндлэхгүй байна. Гол нь та энэ өөрийгөө хайрлна гэдэг зүйлийг учрыг нь зөв олж дистралд нь зөв оруулж чадахгүй байна. Хичээл зүтгэл гаргахгүй байна. Бусдаас нь би хүнтэй суудсан юм чинь намайг нөхөр маань л хайрлах ёстой. Би хүнтэй хамт амьдардаг юм чинь тэр маань л намайг хүндлэх ёстой. Тэр л намайг хүндэлжүүл би гоё олчихно. Тэр л намайг хайрлжүүл би цэцэг шиг ургана. Гээд байгаа энэ нэг юм гуйлтын сэтгэл зүй те энээсээ л арилах хэрэгтэй. Тэгхийн бол та энэс арилж чадахгүй хамаалцтай гамшиг тохиолдсон шүү гэдэг шиг те энергийн гамшиг тохиолдсон шүү дээ. За ингэж хэдүүлээ өнөөдрийнхөө гоё сэдвийг гоё дуусгах чадлаа. Тэгээ өнөөдрийнхөө сэдвээс та нар маань тослог зүйл ойлгосноо, сонссноо, хэрвээ миний ярианаас та ямар нэгэн орч асаасан бол, ямар нэгэн гэрэл гэгээ эрчим энерги авсан бол би өчигдрөөс эхлээд лайв дээрээ та хандаг ургаж болно гэсэн те энэ лайваас авсан тэр талархлын сэтгэлээ яг ингэ төрөөд байгаа тэр оч сэтгэлээ хандаг болгож өргөж болно. Хийдч байсан хамаагүй, заавал их баг юусаа хамаагүй. Гол нь тэр хандаас цугларсан мөнгөөр би уу гашуутай байгаа, уйтгартай байгаа, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст ямар нэгэн байдлаар тусламж үзүүлэх тэр гарц гаргалгааг тэр замыг нээх гээд байгаамаа. Тийм учраас та нарт маань надад та нарын маань тусламж хэрэгтэй байгаа учраас одоо тий цагаа зарцуулаад энерги зарцуулаад би тань зөв зөвөр хоосон юм гуйаагүй шүү дээ. Би ер нь хоосон юм гуйх дургуул те үр дүн гарсан бол эргцүүлэл гарсан бол зам тань гэрэлтсэн бол энэ дотоод оюуны хөгжилт чинь тус болсон бол гэж байгаа шүү. Гэхдээ энийгээ би бусдад хайр халамж хэрэгтэй байгаа хүмүүстэй зарцуулахыг хүссэн юм аа. Яагаад гэвэл би ч өдөр болгон хайрын асуудалтай, энерги асуудалтай, энерги урсгалын асуудалтай өөрийгөө ингээд дотоод гэрлийн унтраацсан харанхуй зүрх сэтгэлийн харанхуйд амьдарч байгаа хүмүүстэй харьцаж штэ. Тэгэхээр ийм юмд харьцаж байгаа хүмүүс чинь яаж мэдрэмжийг нь өсөх үү, яаж гоё юмсдах үү, яаж юм хийх үү гэж бодно. Тэгэхээр яг би бурхан бишлээ. Гэхдээ би бурхан туслах дуртай гэдгээ та нарт хэлдэг штэ тий. Гэрлийн ажлыг түгээх тустай дуртай, гэрэлтэй талаас нь харах дуртай. Би бурхан биш маа гэхэд бурханы ажилд туслах дуртай. Тийм ч учраас яг тэр сэтгэл тэр одоо энергиэрээ л ийм зүйлүүдийг бодож сэтгэж хийж байгаамаа. За тэгэхээр бусдаас өөрийгөө тусгаарлахгүй, нийгмээс өөрийгөө тусгаарлахгүй, энийг эрг эрчим гэрэлтэй талаасаа өөрийгөө тусгаарлахгүй. Хүмүүс ингээд гаднаас орж ирэхдээ надад тэгсэн байдаг. Би одоо хинтэй ч харьцмааргүй байна, хинтэй ч ярмааргүй байна, гарч ормооргүй байна, гоё ингэж ингэмээргүй байна. Яагаад аа? Та өөрийгөө тусгаарлаад байгаа байхгүй. Та чинь юмнуудаас тасарсан байгаад байгаа байхгүй тий. Тийм учраас тусгаарлаад байгаа болохоор гонигтай, уйтай, тэг харахуу дотор амьдраад байгаа байхгүй. Юунд тусгаарлах? Гаралтай, оролтой, хүмүүстэй уулзалтай, ярилцалтай, инээлтэлтэй. Тэг тэр дундаасаа ухаалц гэрлээ ав галчуу шиг босоод ир те өөрийнхөө асуултанд тавьсан асуултандаа өөдрөг хариулт өг. Өөрийнхөө тавьсан асуултанд ч өөдрөг хариулт өгч чадахгүй бол та өөр хүний тавьсан асуултанд яаж өөдрөг хариулт хэлэх вэ? Би бясалгал хийсэн чинь мэдрэхгүй байна. Би тэрийг хийсэн чинь оролцсон чинь болохгүй байна. Би тэрийг хичээсэн чинь юусоо үр дүн гарахгүй байна. Би өөрийгөө харсан чинь муухай байна гэдэг юм бол таны гэрэл чинь асахгүй шүү дээ, тэ таны гэрэл чинь улам бөхөөл, улам мунтраал, улам ингээл муухай олчих шүү дээ, тэ. Үзүүлэхэд хэд байдаг вэ? Цаг авах уу гэсэн байна. Тийм ээ, цаг авнаа. Ягаад гэвэл ачаал ихтэй байдаг. Би өдөрт юм олон хөөзөж чаддаггүй. Тийм учраас цаг аваад эстралд нь ороод үзүүлдэг. Төлбөр нь 110 мянган төгрөг байдаг. 3 янзаар үздэг. Хугацаа нь бол ойролцоогоор цаг болдог шүү. За ингээд өнөөдрийнхөө та нарт энэ лайваараа нэг ч гэсэн гэрэл асаасан бол, нэг ч гэсэн уйдгар гүнгийтэй дарах одоо мэддэгтгүй мэдлэгийг хуваалцсан бол, нэг ч гэсэн энергийн задрага явагдсан бол миний энэ цаг мөчөд ингээд цаг заваад зарцуулж байгааг энэ зорилго биелэгдэж байгаа гэсэн үг ээ. Сэтгэлээ нэгээрээ, гэрлээ нэгээрээ гэж та нартаа дахин хэлмээр нь номтой болгыг дагдаг дагаш нартай. За намайг сонирхож үзэж байгаа, анх удаа үзэж байгаа бүх хүмүүстээ өнөөдөр надтай хамт байсанд баярлалаа. Өнөөдөр ингээд 100 гаруй хүнтэй хамтдаа лайв хийлээ. Намдад гоё эрг мэдрэмж төрүүлээд, урам өгөө, зүрх дараад, комент чиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа, талархлаа. Маш их баярлалаа. Бурханлаг сайхан багштай баярлалаа. Талархъя гэсэн байна. За баярлалаа. За одоо ингээд лайв дуусах төхөр гоё комментууд орж ирнэ. Тэгээ комментуудаа хэсэг хідэн коммент уншиж агаад ер нь лайв маань өндөрлөг тийшээ хандж байна гэж та нар маань ойлгож болно. Миний хэлсэн зүйлд гоё энерги үгээ, эрчим үгээ, урам үгээ гэж бодвол гоё сэтгэлдүүлдээгээрээ, зүрх дараарай. За мөн бусдтай хуваалцахад минь туслаад шеэрлж өгөөрэй. Маш их баярлалаа. Талархлаа гэсэн байна.
Саяна заяа за ойр тарагдаагүй хүн харагдчихээн. Над дээр ирж үзүүлдэг онцлогоонд ордог байсан үзэсгэлэнтэй эмэгтэй байна. Сайн уу, амьдрал сайн уу гэдэг шиг те. Үүн заслын зүйл багтсан уу гэсэн байна. Иш жамц бурмаа гэдэг хүн үзлэг дотор засал багтсан уу гинэ. Та дэлгүүр ороод талх авахдаа энэ маслын үнэгүй өгд юм уу гэж асууж байгаа шиг зүйл надаас сууж шүү. Энергийн засал гэдэг бол маш их эрчим энерги, маш их хүч орж хийдэг ажил байгаа. Засал үзлэг гэдэг бол хоёулаа тусдаа зүйл байгаа. Засал нь онцлогоо буюу үзлэг гэдэг нь онцлогоо, засал гэдэг нь эмчилгэн. Энэ хоёр тусдаа одоо цаг зав зарцуулдаг, тусдаа энерги ордог, тусдаа ажил, тусдаа төлбөртэй шүү. За мундаг энергитэй охин шүү гэсэн байна. За баярлаа. Илүү үхийг ухааруулж өгсөн эрхэм багштай талархъя гэсэн байна. Цахиур чав инх мөх баярлаа танд талархлаа багшаа гэсэн байна. За тэгээд талархсан сэтгэлээ гоё комент олгоод гоё өгчээд ойлгосон энэ лайваас ойлгосон зүйлүүдээ бас та нар маань комент олгож бичиж байгаарай. Зүгээр товчхон хитгээг нь багтаагаад яагаад гэвэл дараа нь хүмүүс нөхөж үзэхдээ энэ комментуудыг уншаад бас ирчүүч авна. Өөрийнхөө ойлгоогүй талаасаас ойлгоно, хараагүй талаас харна, мэдрээгүй талаас мэдэрнэ. Таны комментоос ийм юм байж тэгээд дүүрнэ те. Ийм байдаг учраас бас нөгөө сэтгэлээ хаваалцнаас айгуу гоё. Ийм зүйл ойлголоо, ингэж ойлголоо гэд ингээд бичвэл надад гоё үр дүнтэй чухал санагдчихэйнаа. Тийштэй намайг таньж байгаа мó ямар гоё юм бэ баярлаа гэсэн мэн танилгүй яах вэ саяна заяа таньхаар барах уу гэдэг. Ер нь бол би над дээр орж ирж үзүүлсэн хүмүүс ингээд лайв ороод үзчихэл танд штэ. Тэр орж ирсэн байна. Тэр орж ирсэн байна. Би нөгөө цаг маг өгөхдөө ингээд өөрөө чатлаад ингээд хаягинсаа анзаарсан бол аян хүний хаяг энэ юм биш гэд мэдчихэм бол ер нь бол нэг гаргаадгүй. Одоо сүүлийн үед бол туслах маань цаг өгөө туслах маань чатанд хариулаад би заримдаа харж одоо мэдэрч чадахгүй болсон учраас нөгөө чатыг харахаар мэддэг. Энэ хүн юм уу гэж мэддэг хэрнээ яг бамдаар нараад тэр хүн ямар хаягтай хүн бэ гэдэг ялгаж мэдэхгүй байх үедээ л мэдэхгүй нөхөөс ш. Ер нь бол үзэн харсан хүмүүс маш сайн мэддэг байгаа. Баярлаа гэсэн байна. Хаан вэ гэсэн байна. Юу хаан вэ? Овс тэнгисийн эмэн таварт байдгаа. За үнсий гэдэг манай оройн бясалгалж явж байгаа. Үзэсгэлэнтэй эмэгтэй маань гэгэрүүлж гэрэл рүү хөтлж байдаг хүчтэй хөөрхөн багштай талархъя гэсэн байна. За баярлалаа. Маргааш лайваар гинэ. Маргааш өрөөнийхөө бяцлаглаар болцгаая. Маргаашс би лайвтай штэ тий. Та нар маань бол мэдчихэж байгаа зү тий. Цагаа яаж авах вэ гэсэн байна. Номтой болог пэйж рүү чат бичээд би цаг авах гэсэн маа гээд дараалд ороод авдаг. Цагаа авахгүй хойшлох тусам улмал үзлэгийн цаг нь хойшлоод байдаг. Тийм учраас ерөн жоохон ачаалтаа нэг 14 хоног хүлээх ч юм 10 хоног хүлээх тохиолдлууд гардаг. Тэгээ хүлээж байгаа цагаа аваад боломжтой цагтаа одоо үзлэгийнхаа цагийг тогтож жоод аваад ирдэг. Ер нь бол төлбөрөө төлөөд баталгаажуулдаг. Яагаад вэ гэхээр би энд хүн орж ирээд үзэхээр тэгээ үзэж дуусчаал дараагийн хүн хүлээж авахад та төлбөрөө төлснөө? За төлбөрөө төлөөрөө дансан тэд ин гэж үнэхээр тийм төгтөөд байхгүй ажлын цагнаас хороон дээрэс нь дараагийн хүн хүлээж авахад ингээл төлбөртөө зурлаад. Тэгэхээр би ерөөсө төлбөрийг одоо урьдчилаад авчдаг. Би ерөөсө тэр хүнтэй төлбөр мөлбөр ярихгүй орж ирээл цагаар орж ирсэн бол үзэж дуусгаад сайхан зөвлөгөөгөө өгөөд миний ажил бол зөвлөгөөгөө өгөх ярилцах. Тэгээд ингээд гаргах тийм байдаг байгаа шүү. Тийм болохоор манай яг одоо ажлын маань зарчим гэх юм уу? Одоо төлбөрөө төрүүлж төлөөд цагаа баталгаажуулаад тэгээд тэр цагтаа болцсон газраа гэдэг шиг те хурж ирээд үзүүлээд явдаг байгаа шүү. За талархлаа гэсэн маань харин би шалтгаангүй бяцлагалд нь явахыг маш их хүсэж байгаа. Гэхдээ орон нутагт амьдардаг болохоор явж амжихгүй байгаамаа гэсэн байна. Зөв. Орон нутгаас бүр баян үлгөөгөөс, ховдоос, хөвсөглөөс хүмүүс ирж суудаг. Бүр өвөр Монголоос ирж хүртэл суудаг шүү. Тэгэхээр та яаж яжгаад нэг өөртөө цаг гаргаад нэг 5 өдөр бид нар ч юу нэгэл тэмцэлтчээс цаг гарахгүй бол ер нь чөлөөтэй цаг гарахад аюу хэцүү байдаг тий. Баярлаа хүүгээ алдснаас хойш ер нь сүгдэх гээд л байна гэсэн байна. Хагцал бол маш хэцүү. Энийг би өөрөө аав ээж дээрээ туулаад, сүгдөө, дунаад, газрын гаваар ороод тэндээсээ босч ирсэн болохоор Австралийн бол үнэхээр мэдэж байна. Хэцүү шүү. Гэхдээ яг энэндээс ерөөсөө авардаг ганцлаараа амьдралын мөн чанар суралцгал юм бэлээ л дээ. Амьдралаа мэдээл, зам ёсоо мэдээл хүрдээ ойлгоод хүмүүсийн төрөлтийг хүлээн шөөрөл, өвөлтийг түлэн шөөрөд ирэхээр тэр нас оролтонд арай ингээд уу гашуу ингээ анигдаад идгээд ирдэм бэлээ. Тэгэхгүй зөвхөн миний хүүхэд, миний гэр бүл, миний тойрог тэр минь гэд ингээ бодох юм бол маш их уу гашуу давтдаг. Эсвэргээрээ тэр хүний сүнс дахиад аялал хийж байгаа одоо хөл гэдэг бол хуурмаг те дахиад цаашаа үргэлжлээд явна гэдгийг ойлгоод амьдралын нөгөө жам ясыг судлахаар чам яс том байгаа байхгүй.
амьдралын мөчлөг том байгаа байхгүй. Бидний хүсэл бол авчуухан жижигхэн бөөс шиг байгаа байхгүй хажууд нь. Тийм учраас тэрийг хүлэн шуурс тавьж уулжээж хүн итгэрдэм байлээ. Тэгтэл ер нь хэлэхэд амархан хийхэд хэцүү гэж те. Мэдрэхэд мэднэ гэдэг нь мэдэрсэн гэсэн үг биш, маш хэцүү байдаг. За хайр юм аа. Тэврий заавал дахиад очноо. Анхны очсон саяна одоо дахиад очиход та баярлахаар гоё болж чадаж байхаа гэж найдаж байна. Таны ач тус хэмжээлшгүй их билээ. Талархаад баршгүй танаа маш их баярлаа гэсэн байна. Харин тийм биас мэдрэл байгаа. Яг анх орж ирж үзүүлж ясан саяна бол одоо бол бишүүлсэн байна гэдгийг бас харж байгаа. Тийм учраас би таны бичиж байгаа зүйлтэй бүрэн санал нийлж байна гэж те. За хай юм асууя гэсэн байна. За асууя. Мингиний талаарх юм асууж болох уу гэсэн байна. За амжих нь уу хариулж. За бурхан ээж аавын тухай дуунуудыг үргэлж сонсдог. Их гоё хөвгтэй сайхан дуунууд. Чин сэтгэлээсээ талархыг хайр шүү. Хөөрхөн шүү, хайртай шүү. Намасте гэсэн байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Харин тийм байгааз би ч гэсэн амар дуртай. Би ч гэсэн өөрөө сонсоод өөрөө уяраад өөрөө дуулаад нөгөө өөрийнхөө зохиосон юмдаа өөрөө одоо уярна гэдэг шиг юм болдог. Угаасаа маш гоё, надад ч гэсэн гоё. Яг өөрөө нөгөө өөрт маань таалагч учраас би олон нийтэд тавьсан. Хэрэв миний сэтгэл жоохон хүрхгүй бол бас тавьж чадахгүй л те. Тэгэл надад ингээл яг миний бодсон мэдэрсэнтэй ингээд гоё дөгч байгаа учраас болж ийн гэл ингээл тавиал тэрийг өдөр борлогоон сонсоод бас гоё ирчүүч авдаг. Би дахиад зөндөө гоё тарны дуулууд гарганаа. Энэ цаг үед хамт байгаадаа маш их талархаж байна. Агуу гоо байна гинэ. Ямар гоё үг вэ те. Бас сонирхолтой хүчтэй үг орж ирж шүү. Агуу гоо байна. За юм байна гэж. Мингиний талаар асуух гэжсэн хүн байна. Асууж болох уу гэж асууж яхаар баг шууд биччихвэл амар юм шүү. Цаг хугацаа юм нэт те. Тэгээ хариулж чадаад өнгөрнө шүү. Багштай баярлаа. Амьсгалын дасгал хийсэн чинь дотор онгоогоод уйлаад хизээ юундаар аавра маань гэмснийг ойлгож авсан гэсэн байна. За баярлаа. Маш их баярсан багшаа гинэ. За сайн байна. Мөнх гэрэл гэдэг хүн мадаар магадгүй үзүүлсэн хүн байх. Хаягийн нөгөө яг ямар хүн гэдгийг би мэдэхгүй байна. Тэгтээ амьсгалын дасгал хийгэж би зөвлөсөн байна. Тэгээд амьсгалын дасгал хийж үзээд өөрийнхөө үр дүн авч чадсан байна. Таны өмнөөс баяртай байна. Баярлаа. Харин тийм амьсгалын дасгал маш чухал байгаа зү. Ерөөсөө амьсгал чи амьдрал штэ. Амьдрал чи амьсгал штэ тий. Тэгэхээр бид ч одоо амьсгалын дасгал гэдэг зүйлийг байнга хийж юмэр байгаа байхгүй юу? Тийм шүү. Би тэр ээж авдаа зориулсан дууг нь маш их талархан сонссон шүү гэсэн байна. За баярлаа. Би асууртаа талархтаалаа гэж. Яг нэг тийм ээж аавдаа талархсан тийм гоё ингээд аавдаа ээжтэй зориулаад айгу гоё дуунаар зөндөө байдаг л та. Тэгтээ аврал одуулаа гэдэг нь миний хол жоохон ингээд нэг ерөөл айлтгаж байгаа юм шиг болсон учраас жоохон өрмөц гоё болсон. Тэгээд өөрөө сонсоод аав ээжтэй өдөр болгон бясалгалдаа би ашигладаг. Аавдаа ээжтэй хайр талархлын бясалгал хийхдээ сонсож байгаа тэгэхээр маш гоё холбогдож маш гоё ордог. Сэтгэл хөдлөлтөг, маш гоё мэдрэмжийг авдаг. Гоё ингээд идэгрэлтүүд явагддаг. Тэгээд тийм учраас яг бусад хүмүүс ч гэсэн сонсоод яг тэр мэдрэмж аваасаа энийг илэрхийлэх, миний илэрхийллийг ойлгож холбогдоосоо гэж бодоод чин сэтгэлээсээ гаргаж хийсэн бүтээл минь байгаа. Бас Чингис хааны тэр юу маш гоёсон. Чингис хааны тэр одоо тарны дуулал маань ерөөсөө л гинт байжсэн чинь л ингээл дотор зүрх сэтгэлд минь орж ирэл тэгэл бичээл аяа зохиогоол хийсэн байгаа. Би өөрөө тэрийг хийгээд бүтээж дуусныхаа дараа сонсоод бүр маш их уйлсан. Яагаад гэвэл Чингис хааны дэлхийн ертөнцийн тэр хийсэн агуу тэр суу бэлэг тэр авьяас чадвар тэр дотоод ирчүүчтэй зүгээр л талын нэг Монгол ингээд үнчин үлзэн аавнаас орсон ээжтэйгээ ингээд үнчин дүүнэртэйгээ үлдсэн тэр хүн дэлхийн ингээд талыг эзлэх хэмжээний тийм хүчийг гаргасныг нь би бол биширдэг, мэдэрдэг, одоо бүр ингээд хайрладаг, хүндэлдэг. Одоо ч гэсэн миний бүр ингээд маш өндөр дээд шүтэнүүдийн нэг бол Чингис хаан байдаг. Би нэг Чингис хааны нэрээ маргааш лайваараа Чингис хааны энергийн задаргааг тайлбарлаж өгдөм билүү. Чингис хааны амьдралын юм, энергийн юм гэдэг ингээд бас тайлбарлаж өгч болж байна. Тэгэх юм бол бас та ганцхан Чингис хааны энергийн задаргаа биш, бид нар өөрсдөө ч гэсэн айгүйх ойлгоно. Ер нь хин нэгний түүхийг энергийн задаргаатай тайлбарлаж өгнө гэдэг бол яг тэндээс өөрсдийнхөө түүхийг ч гэсэн ойлгодог байхгүй юу? Тийм учраас бас Чингис хааны талаар ярина гэд би нэг хэлжил байсан л та.
Маргаашийнхаа лайваар ерөн Чингис хааны энергийн задаргааг ярья. Гин Чингис хаан гэсэн чинь бүр санчлаа. Ёо ямар гоё үнэхээр гоё гэж бид нар ингээд Чингис хааныг ойлгохоор бүр ингээд огшдог, бүр нүдэнд нулимс зээлгэндэг. Тэгээд бид нар цус бэлгэлдэг. Юу хин бэ? Яах гэж турсан бид нар ч одоо ямар улс үндэстэн бэ те ямар ард хүн бэ гэдгээ бүр үнэхээр мэдэж чаддаг учраас маш гоё задаргаа болдог. Тэгэхээр маргааш хэдүүл яг одоо байгаа хүмүүс маргааш Чингис хааны энергийн задаргаа буюу сүнсний одоо Чингис хааны талаарх энергийн мэдээллүүдийг сонсохыг хүсвэл буцаад ороод ирээрээ те. Ямар азар багштайгаа уулзраавэ баярлаа гэсэн байна таваасран. Ухаарл урам зориг гэрэл гэгээ эрэг бүхнийг түгээж байгаа үзэсгэлэнтэй хөөрхөн багштаа маш их баярлаж талархаж байгаа. Шүү гинэ амар нэг юм дарж байгаа дөрвөлжлүүлээд унсан чинь шүү гэдэг үгэн тасарсан байсан байна. За та нарын Чингис хааны талаарх энергийн задаргааг сонсох хүсэж гин үү? Сонсмоор байна уу? Юу гэж бодож гин? Ямар гой зүйлүүд байдаг гэж энийг мэдхээр босоо заяа гэдсэн энийг хэлээдсэн юм биш те. Бид нар чинь Монгол ард түмэн бид нар бусдаас ялгаатай гэдсэн энийг хэлээд байгаа юм биш гэдэг. Маш гой зүйлүүдийг нөгөө гэрэлтэй талаас нь гэдэг шиг ойлгож чадаж мэдэрдэг. Би ч гэсэн энийг ойлгосныхаа дараа бүр өөрөө уйлжсэн ш. Өмнө нь ингээд өөрсдийнхөө нутаг уулас цус ясыг мэдэхгүй байснаас болоод өөрсдөө ямар их өөрсөндөө эргэлзэжсэн бэ те. Төрөлдөө эргэлзэжсэн байна. Улс орондоо эргэлзэжсэн байна. Монгол төрсөндөө эргэлзэжсэн байна. Эн чинь миний өөрийн ойлголт, миний энергийн задаргаа хинч тайлбарлаж өгөөгүй учраас ингээд бид нар хүлэн шуурч чадахгүй ингээд төөрөлдөө явж исэн байж гэдэг. Хүн өөрийгөө айжгаад өөрийгөө болохоор эн чинь би байсан байж гэдэг аюу гой ялдаг шүү дээ. Яг тэр шиг улс орныхоо энергийн задаргаа хийхээр улс орн минь ийм байсан биш. Бидний цус яс чи ийм байсан биш. Бидний хүүхдээс чи ийм байсан биш гэсэн нэр сэтгэл зүрх бүр ингээд огшдээ шүү дээ. Бүр огшоод босч ирсэн. Тэгээд би Чингис хаандаа зориулаад гоё өнөөдрийн бидний амьдарч байгаа газар нутгийг бид нарт өгсөнд баярлаад талархаад те ийм гоё дөрвөн улиралтай, уултай, улстай, ургамалтай, хөгц сэнхэр тэнгэртэй ийм гоё орныг биднэрт үлдээсэнд баярлаа гэд талархаад Чингис хаандаа эзэн хаандаа инэрл одуулъя гэдэг тарнийн дуулал гаргасан байгаа. Энийг бол стон түүхээ мэддэг, Чингис хаанаа мэддэг, өөрсдийнхөө яс мах цусыг мэддэг, босоо заяагаа мэддэг хүн сонсоол өстой ойлгох бах. Тэрнээс нөгөө Чингис хаан л байна гэд баг ойлгохгүй биш магадгүй юм те. Гоё шүү, сонсноо маш их засал болох байх гэж бодлоо. Тийм шүү бид нар маш олон зүйлүүдийг ойлгож авдаг. Зөвхөн тэр хүний талаар биш, өөрсдийнхээ талаар ойлгодог байхгүй юу? Өөрсдийнхээ бид нар чи хин юм бэ гэдгийг ойлгодог. Өстой гоё тасарсан мэдрэмж гэдэг шиг те мэдрэмжийн хувьд гоё тасарсан мэдрэмж авдаг. Би өөрөө энийгээ бас яг л өөрийгөө хайгаал яваал дараа нь ингээл улс ор яагаад энэ улс орын ингээл дистралтай хайш штэ те тэгэж хайж олж байгаа тэр замаараа л явж байхдаа олж ойлгосон. Гэхдээ хамгийн азтай нь би нөгөө багасаа түүхийн хичээлд аягуулсан. Түүх, Монгол хэл, шинжлэх ухаан одоо нөгөө нийгэм юу гэдэг тийм ярианы бүх хичээлдээ гарамгаасаа маш дуртай байсан. Тэгээд би түүхэд аягүй дуртай байсан учраас би багасаа нууц товчоо 3-4 удаа унссан. Тэгээд нууц товчонд дэр гардаг аягүй боддог байсан байна. Энэ Чингис хааны энергийн задраа хийхэд надад маш гоё тусалсан. Юу гэвэл би үшээ мэддэг, үжээ уншсан, багадаа уншаад надад ийм суур мэдлгүүд нь байсан учраас дараагийн удаа ингээд энэ энергийн талаар ойлголттой болоод энергийн талаар мэдлэгтэй болоод Чингис хааны талаар уншсан чинь ингээд шууд задраад ойлголтууд явагдаад энергийн тэг хэрэгцүүлэл гарч ирж байгаа байхгүй юу. Тэг тэрийгэл яг хуу тэрнээсээ эдгэрэлт аваад усалт аваад ингээд явдаг. Тэгээд тэрийгэл та нарт аваалцъя гэсэн маш гоё сэдв болно гэж би бол найдаж байна. Үнэхээр омогшдог шүү. Хөх толботой монгол хүн гэсэн байна. Тийм шүү те. Тэгээ бид нар ингээд бас ингээд өөрсдөө мэддэг, ойлгодог гэж боддог боловч үнэхээр өөрсдөө маш тутуул ойлгож, маш тутуул мэддэг юм байлээ. Тэгээд Чингис хаандаа тарнийн дуул зохио, тэрийгээ бас сонсноо. Сонсоол гой санагдаад нүдэндээ ингээл. Тэгээд тэр тарнийн дуул дээр ингээд би нэг Чингис хааны зургийг хийсэн байгааз тэр зургийг хийх гээд ингээд интернетээр Чингис хааны зургуудыг хайсан чирэг Чингис хаан ч нөө орон болгонд өөр дүрслэгдсэн юм байна. Туркууд өөрөөр яг нэг турк хүн шиг дүрслэгдсэн юм байна. Европод хүн шиг дүрслэгдсэн юм байна. Хятадууд ч нэг манай мөнгөн дээр байдаг хятадуудын гаргаж ирсэн ууц товчоноос гаргаж ирсэн дүр турк бол одоо манай мөнгөн дээр байдаг дүр турк штэ тэр чи яг манай бас яг бидний өөрсдөө монголчууд өөрсдөө гаргаж ирсэн Чингис хааны дүр турк царайц биш байхгүй. Тэнгүүд ерөөдөө бидний хамгийн зоригтой уралсан Чингис хааны дүр турхаа ерөөсө цонжин болдгийг хөшөө байгаа байхгүй. Цонжин болдгийг хөшөө байгаа учраас тэр хөшөөнийх нь зургийг авч агаад тэр зургийг нь би ингээд нөгөө нэг хиймэл оюун ухаанаар оруулаад тэр Чингис хааны чонжин болдгийн хөшөөний зургийг зураг хэлбэрт оруулаад тэгээд доор нь гой тал нутаг монгол гэрээ оруулаад тэгээд хиймэл оюун ухаанаар өөрийнхөө мэдрэмжээр тэр Чингис хааны зургийг гаргаж ирсэн. Тэгээд тэр таны дуулдаа холбож хийсэн байгаа. За ингээд маргааш уулзъя.
уулзцай хэдүүлээ маргааш дахиад лайвтай учраас өнөөдөр ингээд дуусгая. Надтай хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа, хайртай шүү. За тэгээд миний энерги, миний мэдлэгээс жоохон ч гэсэн зүйл авсан бол талархал дэвшүүл сэтгэлийн хандаа өргөж болно. Энэ зүйлийг би сайн сайхан ажил гэрэл гээгээ цэцруулахдаа ашиглах болно. За тэгээд маргааш уулзцай, баяртай, сайхан амарцгаагаарай, хайртай шүү. Хамт байсанд маш их баярлалаа. Бүх урам өгсөн бүх гоё комент хийсэн хүмүүстээ бас маш их баярлалаа. Мэдлэгтэй энергитэй эрүүл сарвал төгс үзэсгэлэнтэй эмэгтэй шүү. Бусдад мэдлэгээ түгэж байдагт баярлдаг, талархдаг, амжилт хүсье. Маргааш лайвыг тиссэн ядан хүлээе гэсэн байна. Марина. Тэглэхүү ах уу маргааш уулзцай. Би ч гэсэн өөр ингээд сэдвээ олцсон ч бүр ингээд тиссэн ядан хүлээчлээ гэдэг шиг гоё болчлоо. Бай бай. Баяртай. Сайн хамарцгаарай.